Бүгдээрээ сайн байцгаана уу? За, та бүхэн сайхан амар цэцгааж байна уу? За, өнөөдөр семинарт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд сая бас намайг танилцуулсан. Товчхон өөрийгөө танилцуул намайг Билгүн гэдэг. Тэгээд өчигдөр Уржигдэр юм Увс аймгаас Улаангомоос ирлээ. Тэгээд энэ удаа ховж болгон дээр ирээд библийн семинар хийх болсондоо нэг талаар их бурханд их талархаж байна. Тэгээд та бүхэнтэй хамтдаа үнэхээр жинхэнэ бурхан бас Библи байна. Библи үнэн байна. Жинхэнэ бурхан амьд оршин байна гэдгийг хамтдаа таньж мэдээд дээрээс нь Библиэл дээр гарч байгаа хүн болгоны бурханы олж яваасаа гэж байгаа тэр мөнхийн өрөөлийг бүхий л хүмүүс олж яваасаа гэж хүсэж байна. Тэгээд одоо энэ дээр гарч ирээд би ч гэсэн их сандарч юм л да. Тэгээ харсан чи бас яг энэ дотроос анх удаага сүмд ирж байгаа хүмүүс бас бие бариад жоохон сандраад эвгүй байх шиг байна. Тэгээд хин хинэн амар байх үднээс нэг бүгдээр сайхан бие судалж агаад тэгээд хамтдаа семинараа эхэлцгээе. Хамгийн анх сүмд орж ирэхэд эхэндээ жоохон дасч өгөхгүй хэцүү байдаг. Энэ одоо ямар газар юм болоо өмнө нь Библи Христ гэж зөндөө сонсч байсан. Гэхдээ яг сүм гэдэг ямар газар юм, ямар хүмүүс явдаг юм бол гээд их гайхдаг. Та бүхэн ч гэсэн их гайхаж байсан баг. Би ч гэсэн анх сүмд ирж байхдаа ер нь бол тийм бодолтой байсан. Сүм гэдэг газар эсвэл Библи гэдэг зүйл бол зүгээр ядуу хүмүүс одоо тусламж авах гэж очдог тийм тусламжийн байгууллага гэж ойлгодог байсан. Миний хувьд болохоор би анх 2006 онд хамгийн анх сүм гэдэг газар очиж үзээд Библийн талаар анх суралцсан. Тэр үедээ 9 дугаар ангийн сурагч байхдаа очиж байсан. Тэгтэл яагаад сүмд явсан бэ гэхээр тэр үед надаа сайн мэдээ тараасан ихч маань ямар хүн байсан гэхээр надаас нэг хэдэн насаар ихч тэгээд дүүргийн математикийн олимпиадын авраг маш их толгойтой тийм ихч байсан. Би баян математикийн давтлага авдаг байсан ихч маань нэг өдөр гівгүнд сүмд явж байгаа гэдгийг сонсоод би бүр гайхсан. Энэ хүн одоо юу дутсан гэж сүмд явж байгаа юм болоо? Юу дутсан гэж Библи сурж байгаа юм болоо гэсэн. Тэгээ намайг Библи сураад үзэхүү гэхээр би ч гэсэн бас сонирхоод очиж үзмээр санагдсан. Энэ хүн яг яагаад яваад байгаа юм бол? Тэгтэл анх сүм рүү орохдоо бас жоохон эвгүй байсан. Хүн амьтаа харж явах үедээ хүмүүс юу гэж бодох вэ гэж бодсон. Тэгтэл яг ороо сүм дотор харстал манай сургуулийн багш нар хүртэл дээрээс нь мундаг боловсралтай хүмүүс хүртэл сүм дотор суугаад Библийг сурж байсан. Тэрийг харчаад надаа за энд ямар нэгэн учир байж л байна. Харин энийг би энэ удаа заавал мэдэж авдаа гэсэн бодол төрж байсан. Тэгээд энэ сууж байгаа та бүхэн дотор ч гэсэн хүмүүс яагаад үүнд итгэж байгаа юм бол дээрээс нь яагаад би Библийг сурах ёстой юм бол намайг урьж авчирсан хүн яагаад тэгж их учирлаж гуйж дагуулж ирсэн юм болоо гэдэг шалтгааныг та бүхэн энэ удаагийн семинараас заавал олж яваасай гэж хүсэж байна. Тэгээд одоо бид нэр Библийн семинар гэлээгээд янз бүрийн тийм сонин жигтэй юм ерөөсөө хийхгүй. Семинар гэдэг чинь юу гэсэн үг? Одоо нэгсэндээ лекц хичээл гэсэн үг. Тийм учраас та бүхэн хамтдаа бид нар энэ Библи гэдэг номыг судлах цаг учраас та бүхэн зүгээр санаа амар суугаад яг энэ урд хүний энэ Билгүн гэдэг хүний Библийн талаар яриад байгаа зүйл яг үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг та бүхэн өөрсдөө анхаарч сонсоод дотроо шалгаж үзэж эргэцүүлж бодоод их анхаарлаа хандуулаад сонсоорой гэж та бүхнээс чин сэтгэлээс хүсмээр байна. Тэгээд бид нар энэ удаа Библийг сурахдаа мэдээж түүхийн талаас нь шинжлэх ухааны талаас энэ Библийг одоо дэлхийн хүн амын баг 3/1 тэр чигээрээ яг Бурхны үг мөн гэж итгээд өдөр болгон уншаад явж байдаг. Тэгвэл юу болоод тэр хүмүүс уншаад энийг Бурхан гэж итгээд яваад байгаа юм болоо гэдэг баримт нотлохыг хамтдаа харцгаах болно. Харин та бүхэн тэрийг яг үгээр анхааралтай сонсоод энэ яг үнэн байна уу үгүй юу гэдгийг заавал дотроо бодож тунгааж үзээд сонсоорой гэж хүсье. Би бол хувьдаа та бүхнийг хүмүүсээ та нарт Библиэд итгээрэй гэж хэлэхгүй. Харин яг үгээр энэ Библи дотор гарч байгаа баримт нотлохоонуудыг Бурхан байна, Библи үнэн байна гэсэн баримтыг та бүхэнд харуулна. Харин та бүхэн тэрийг сонсч үзээд, шүүж тунгааж үзээд үнэхээр үнэн бол яах хэрэгтэй вэ? Итгэх хэрэгтэй. Хэрэв худал байл яах вэ? Итгэхгүй байсан ч болно. Тийм учраас хамгийн гол нь та бүхнээс хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр та бүхэн үнэхээр их анхааралтай үнэн байна уу үгүй юу гэдгийг шалгаад сонсоорой гэж хүсье. За тэгээд одоо семинар эхлэхийн өмнө бүгдээрээ жинхэнэ амьд оршин байгаа Бурхан тандаж түр залбираад эхлэх болно. Тийм учраас анх удаага залбирж үзэх гэж байгаа өмнө нь залбирж үзээгүй гэсэн хүн хэрвээ залбирахыг хүсвэл та бүхэн гараа хатгаад нүдээ ханаад миний юу гэж хэл залбирж байгааг сонсоход л болно. Би залбирмааргүй байна гэх юм бол залбирахгүй байсан ч болно. Тийм учраас та бүхэн санаа зовлгүйгээр залбирж явах үед харин хойш ийш тийшээ битгий ингэж эргэж хараарай. Тэгэхээр яг залбираагүй үнтэй харц тулгарчих юм бол маш их эвгүй байдалд ордог. Тийм учраас та бүхэн түр урагшаа харж ягаад семинартаа
оролцоорой гэж та бүхэнд хүсье. За тэг хамтдаа залбираад өнөөдрийнхөө семинарыг эхлүүлцгээе. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан минь ээ. Өнөөдөр бид нэр хамтдаа цуглаад Бурхан таны үг болох Библийг суралцаж, Бурхан та үнэхээр байгаа эсэх талаар сурах гэж байгаа билээ. Энэ удаа эзэн минь та өөрийгөө бидэнд гэрчлэн харуулж өгөөд, Бурхан таны амьд оршин байгааг Библи үнэн гэдгийг баттаа мэдэж чадхад та туслаарай. Бас хүн болгон Бурхан таны өхийг хүсдэг мөнхийн ёроолыг авч энэ дэлхийд ирж тэр бас ирэх ертөнцийн дээр аз жаргалтай амьдарч чадхад эзэн минь та тусална уу. Өнөөдрийн бүхий л цагийг эзэн таны хүчит мутар даатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ семинарынхаа эхэнд Библийн хамгийн ихний хуудсан дээр гарч байгаа хамгийн ихний бүлэг, хамгийн ихний номын хамгийн ихний бүлгийн хамгийн ихний ишлэлийг хамтдаа нэг уншаад эхлүүлье. За эхлэл 1-ийн 1-р ишлэл байна. За энэ ишлэлийг хамтдаа уншаад эхлэе. За 1 2 3 и. Ихэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. За энэ хүү бидний сурах гээд байгаа энэ Библи гэдэг ном маань ингэж эхэлж байна. Хамгийн ихэнд Бурхан байгаад тэр Бурхан бидний амьдарж байгаа энэ тэнгэр газар түгээр зогсохгүй сансар окторгыг бүгднийг бүтээсэн гэж хэлсэн байна. Тийм учраас энэ ишлэлийг бодоод үзэх юм бол их жоохон сонин. Юун сонин бэ гэхээр өнөөдрийг хүртэл бид бүхний бодож ирсэн зүйлтэй зөрчилж байгаа зүйл ч гэсэн олон байгаа баг. Хамгийн анх би Библийг сурч байхад ч гэсэн энэ ишлэл надад баш том тийм асуултын тэмдэг үлдээсэн. Уул нь тэнгэр газар чинь аяндаа бий болсон гэж бид нэр сурсан шүү дээ. Тэгтэл энэ дээр юу гэж юм гэхээр Бурхан амьд оршин байгаад тэр Бурхан өөрөө энэ сансар окторгоо бүтээсэн гэж. Тэнгүүд ямар бодол ирсэн гэхээр за энэ ном чи эхнээсээ авахуулаад юу болчихвоо? Энэ одоо үнэн гэсэн үг үү, буруу гэсэн үг үү гэсэн бодол их төрсөн. Тэгтэл Библи юу гэж юм гэхээр байж боломгүй үгээр эхэлж байгаа. Бурхан амьд оршин байсан, тэр Бурхан энэ тэнгэр газрыг бүтээсэн гэдэг үгээр эхэлж байгаа. Тийм учраас бүр илүү их Библийг сайн сураад үзье гэсэн бодол төрсөн. Хэрвээ Библи үнэхээр худлаа байсан бол тийм олон хүмүүс энэ олон жилийн турш Библийг уншаад судлаад явна гэж үү? Энэ дээр тэнгэр газрыг бүтээсэн Бурхан байгаад тэр Бурхан бүтээсэн гэдэг үнэн учраас хүмүүс бас итгээд яваад байгаа юм биш үсттэй. Миний бодож ирсэн зүв байна уу? Эсвэл энэ Библиэлд гарч байгаа зүв юм болов? Энийг мэдхийг их хүссэн. Тийм учраас нэг бол Библи үнэхээр үнэн байж таарна. Эсвэл нэг бол яг уу Библи ор үндэсгүй худлаа зүйл байж болно гэсэн. Тийм учраас энэ хоёр яг аль нь вэ гэдгийг мэдхийг маш их хүссэн. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ энэ ишлэл үнэхээр үний юм уу? Үнэхээр Бурхан байгаа мó? Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан гэж жинхнээсээ байна уу гэдэг талаар өнөөдөр хамтдаа сурцгаая. За тэгж сурахаас өмнө эхлээд нэг манай монголчуудын нийтлэг буруу ойлгодог нэг хоёр зүйлийн талаар та бүхэнд эхлээд залруулах хэлчихэд энэ семинарыг эхлэмээр байна. За эхнийх нь юу вэ гэхээр ялангуяа хүмүүс тэгж боддог. Энэ Библи гэхэлэр наа чин гадаадын шашин штэ 90 оноос хойш Монголд орж ирсэн штэ гэсэн тийм бодолтой хүмүүс маш их олон байдаг. Би Улаанбаатар хотод амьдарч байхдаа Улаанбаатарт байгаа хүмүүстэй уулзаад үзсэн ч хүмүүс тийм л бодолтой байсан. Увс аймагт очиод Увс аймагт байгаа хүмүүстэй уулзсан ч гэсэн бүгд л тийм бодолтой байсан. Гадаадын шашин сүүлд орж ирсэн гэдэг. Тэгтэл ердөөсөө тийм биш байгаа. За би та бүхэнд нэг зураг тууц харуулъя. Энэ дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр Библийн Монгол орчуулгын 710 жилийн анхны бүрэн орчуулга хэвлэлийн 170 жилийн хэдэн онд болсон гэхээр 2016 онд болсон байна. Тийм учраас 2016 он гэхтэл монгол хэл дээр Библи орчуулагдаад 710 жил болчихжээ гэсэн үг. Тийм учраас одоогоор олдсон байгаа хамгийн эртний баримт нь юу вэ гэхээр 1306 оны үед Библи монгол хэл дээр орчуулагдчихсэн талаар баримт нотлохоо байна. Тийм учраас Библи бол сүүлд нэг 20-30 жилийн өмнө Монголд орж ирсэн ном биш. Бүр дээрвээс манай үг дээд сүртэл Библийг монголоор уншаад судлаад явж исэн байна гэдгийг эрдэмтэд тогтоож байна. За бүр ялангуяа бид нар түүхийг жоохон ухраагаад үзэх юм бол юм байна. Бараг манай эртний 6 дугаар 100, 7 дугаар 100, 8 дугаар 100-ны үед торгоны замаар дамжиж Библи Монголд орж ирсэн. Тэгээ харах юм бол эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулдаг. Тэр үедээ 8 том аймагуудыг нийлүүлж ягаад их Монгол улсыг байгуулдаг. Тэгтэл тэр 8 аймгийн 5 овог аймаг нь Христ итгэлтэй байсан гэдгийг эрдэмтэд аль хэдийн олоод тогтоосон. Бидний сайн мэддэг Хэрээд аймаг байна. Хэрээд, Найман, Онгууд, Мэрэгдүүд, Уйгурууд бүгдээрээ Христэд итгэдэг байсан гэдэг түүхийн улам хүрвэж байна. Та бүхэн өвөр Монголыг хийжсэн Чингис хаан киног үзчихсэн үү? Үзчихсэн баг тий. Тэн дээр яадгүй
жамуух зүгтэж явж байгаад хэрээд рүү очиод тойрол бангийн доор ордог. Тэр үедээ тойрол банг түүнийг хүлээж авахаас өмнө яа гэдгүү. Библиэр гарч байгаа усан баталгаа хийлгээгээд тэгээд жамуух усан баталгаа хүртээд Христийн шашинтай болсноо зарлж байгаа талаар тэр кинон дээр хүртэл гардаг. Монголын нууц авчаан дээр хүртэл гардаг. Тэгээд бүр ийм байгаа. Хэрээдийн хаан тойрол бангийн дүү Жаха хамбуу байна. Жаха хамбуугийн охин нь хэн блэ? Сорхогтан Бэхи хатан. Сорхогтан Бэхи хатан бол Чингис хааны хамгийн отхон бэрэн байна. Одоо тулуун ихнэр. Тэгтэл Сорхогтан Бэхи хатны нэг онцлог нь юу вэ гэхээр өөрөө Хэрээд аймгийн хүн, Христэд итгэдэг хүн байсан. Тэгчээд өөрийнхөө дөрвөлнгийн хаан ширээнд суулгасан хүн баг. Тэрний 3 дахь хүн хэн байсан гэхээр бидний сайн мэддэг Хувлаа хаан байна. Хувлаа хаан Юан гүрнийг байгуулчаад Бээжинг нийслэлийг болгочоод хамгийн анх Бээжинд Христийн сүмийг байгуулад бас Библийг зааж өгөх багшийг Ромоос урьж авчирж исэн талаар бичсэн бичээс үлдсэн байгаа. Тийм учраас бид нар зүгээр нэг сүүлийн үед Монголд орж ирсэн Библийн талаар сураад байгаа юм биш. Бүр дээр үеэс ахуулаад Библи Монголд орчуулагдаад хүмүүс уншаад явж байсан гэдгийг бид нар харж байна. За би та бүхэнд энийг нэг харуулъя. Энэ юу вэ гэхээр Монтикорниво гэдэг газар амьдардаг байсан Жон гэдэг нэртэй санваартан ирээд монгол хэл дээр анх Библийг орчуулсан талаар монгол хэл рүү Библийн хуучин гэрээний эхлэл ном, дуулал ном, шин гэрээг монгол хэл рүү хөрвүүлжлээ, орчуулгын ажил дууссан гэдэг захидлыг Ром руу хариу болгож явуулсан захидал нь одоо ч гэсэн хадгалагдаа байж идэг. Тийм учраас Библи бол айл 710 жилийн өмнө, за бүр магадгүй түүнээс жилийн өмнө орчуулагдсан байх магадaltaй. Биднэрт байгаа хамгийн том баримт нь юу гэхээр 710 жилийн өмнөх. Одоо бол нэг 710 хэдэн жилийн өмнөх орчуулагдчихсан гэдэг баримт байгаа. Энэ болохоор одоогоос 170 жилийн өмнө хэвлэгдсэн Библи байна. Уугурж монгол жичгээр хэвлсэн байгаа. Дээрээс нь Монголын хаа сайгүй юм Христэд итгэгч хүмүүсийн амьдарч исэн булш хэрэгсүр ийм улам мөр ид үлгийн зүйлсүүд олддог. За бүгдээрээ энийг мэдээний хэсгээс товчхон харъя. Христэд шашнаа нь манай улсад манай эртний 7-р зуунаас торгоны замаар дамжин дэлгэрч эхэлсэн түүхтэй. За чухам энэ үеэс ариун Библийг орчуулах ажил эхэлсэн гэх таамаглал байдаг. Харин бидний үед баримт нотлохотойгоор хадгалагдаж үлдсэн Библийн Монгол орчуулгын түүх 1305 оноос эхэлсэнд тооцогддог. За ариун бичээс нийгэмлэгээс энэ хугацаанд орчуулагдсан Библиэс 2 номыг нь сонгоо авч фото зурагтай хэвлүүд. За юу гэж байна? 1306 оны үед орчуулагдсан байдгаа гэж хэлж байгаа. Тийм учраас Библи бол бүр дээр үед л монгол хэл дээр орчуулагдаад монголчууд уншаад судлаад явж исэн тийм улам бүр маш их олон байна. Ялангуяа Баруун аймагт бол Христэд итгэгч хүмүүс их амьдарч исэн байгаа. Энэ дээр харах юм бол Ховд аймгийн Мөнхайрхан сумын Улаан толгой гэдэг газараас олдсон Библийн ишлэлүүдийг бүр хадан дээр сийлээд үлдээсэн сийлбэр бичээсүүд олдож байна. Тийм учраас дээр үед монголчууд Библиэд итгэдэг байсан улам өөр Ромын пап руу хандаж бичижсэн захидлууд нь одоо ч гэсэн музейд хадгалагдаа байж байна. Тийм учраас Библи бол бидний бодож исэн шиг тийм их сүүлд л орж ирсэн ном биш. Дээр үеэсээс монголчууд Библийг сурж байсан гэсэн үг. Тэн дээр Библийн монгол орчуулгын хамгийн анхных нь Италийн Монтикорниво хотоос гаралтай Живонагийн англиар Жон гэсэн байна. Орчуулга юм аа. Энэ хүн 1247-оос 1328 онд амьдарч байсан гэж. За, дээр тойрол хаан ч гэсэн Христийн шашинтай байсан гэж үздэг гэсэн байгаа. Тийм учраас дээр үеэс монголчууд Библийн талаар мэддэг байсан байна. За, та бүхэн Монголын эртний нийслэл хар оронд байсан энэ мөнгөн модыг мэдж байгаа бох тий. Дээрээ бүрээ байрсан алтан тэнгэр элчтэй. Тэгвэл энэ ч гэсэн Библиэр гарч байгаа үйл явдал. Тийм учраас бид нар Библи бол зүгээр Библиэд итгэдэг хүмүүст л зориулсан ном биш. Дэлхийн бүхий л хүмүүст зориулаад Бурхан өөрийгөө мэдүүлэхийн төлөө өгсөн номоо гэдгийг харж байна. Тийм учраас энэ Библи хүнд зориулсан ном бэ гэхээр гадаадынханд зориулсан ном биш. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн болгонд бид нар ч гэсэн зориулсан номоо гэдгийг бид нар мэдэж байна. За дуулал 49-ийн 1-2 дугаар ишлэл байна. За энэ ишлэлийг хамтдаа уншийе. Бүх хүмүүсээ сонс, ертөнц дэлхийн бүх оршин суугчдаа чих тавь. Хүн төрлөختний хөвгүүд, хүний хөвгүүд, баян ядуу аль аль нь сонсцгоо. За энэ дээр юу гэж байна? Бүх хүмүүсээ сонсоо гэж хэлсэн байна. Тийм учраас Бурхан энэ Библийг хүнд өгсөн бэ гэхээр энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүст зориулсан. Гадаадын хүмүүст тэр монголчууд бид нар ч гэсэн зориулаад Бурхан өөрийгөө мэдүүлэхийн тулд өгсөн гэж хэлсэн байна. За тийм учраас Библи бол гадаадын шашин биш, гадаадын ном биш.
Бурхан энэ дэлхий дээр байгаа бүхий л хүндрэлтэн зориулаад бид нар ч гэсэн өгсөн номоо гэдгийг. Дээрэс нь манай үг дээдс ч гэсэн дээр үед Библийг аль хэдийн монгол хэл рүү орчуулад суралцаад явж яасан гэдгийг мэдэж болно. Харин социализм гарч ирсний дараагаар хэсэг яах вэ? Мэдээж тэр үед бүх зүйл хориотой байсан шүү дээ. Библийг уншихын хориотой, Библийг тараах хориотой учраас тэр үед байхгүй байжгаад ардчлал эрх чөлөө бий болонгууд эргээд бид нар Библийг суралцах боломжтой болсон гэсэн үг. За түүний дараа бас нэг бидний бодох ёстой зүйл байна. Та бүхнээс би нэг ингэж асуумаар байна. Юу вэ гэхээр бидний итгэж яваа зүйл үнэнхээр үнэн үү? Одоо заримдаа хүмүүсийг ахаа ихчээ та Библийг сураад үзээч гэхэлэр хүмүүс юу гэдэг вэ гэхээр өө ах нь өөрийн гэсэн бурхантай хүн наач гэж сонсохгүй. Би өөрийн гэсэн бурхантай хүн. Тийм учраас би Библийг сурахгүй гэдэг хүмүүс олон байдаг. Гэхдээ өнөөдөр бид нар ямар нэгэн өөр шашны талаар ч юм уу эсвэл хин нэгний философийн талаар ч юм уу эсвэл өөр хин нэгний зааварчилгааг бид нар сурах гээд байгаа юм биш. Харин яг жинхэнэ бурхан байна уу үгүй юу гэдэг талаар хамтдаа судлах гэж байгаа. Та бүхэн бурхан гэхлээр та бүхэнд юу төсөөлөгдөж байна? Ганданд байгаа жанраасыг төсөөлөгдөж байна уу? Эсвэл айлуудын гүнгэрванд байдаг зурмал бурхтууд санаанд орж байна уу? Гэхдээ өнөөдөр бидний сурах гээд байгаа бурхан бол хин нэгний гараар бүтээгдсэн ч юм уу хин нэгэн хийгээд тавьдаг зүйл биш. Жинхнээсээ бүх зүйлийн дээр байдаг жинхэнэ бурхан гэж байгаа юу? Үүний талаар л бид нар бодож шалгаж үзхийг хүсэж байгаа. Нэг удаа би нэг тийм нийтлэл уншиж байсан. Ямар нийтлэл вэ гэхээр 3 хуваасан хавирга гэдэг нэртэй. Одоо их сонин нэртэй байгаас би гарчгийн харчингуудаа уншмаар санагдаад уншиж үзсэн. Тэгсэн чинь тэн дээр Монголын нэг алдартай нийтлэлч энэ нийтлийг бичсэн. Юу гэсэн чинь нэг айл байж л дээ. Тэр айл яадаг вэ гэхээр хоол хийх болгондоо ээж нь дандаа хавирганы ясыг 3 хуваа чандаг байсан гинэ. Хоньны хавиргыг ч гэсэн 3 хуваа чандаг. Сонин байгаас дээ. Тэгсэн чинь хүүхэд нэг өдөр ээжээсээ асуусан байна. Ээжээ, яагаад манайх хавиргаа 3 хуваа чанд юм бэ гэж тэгсэн чинь ээж нь тэгсэн гин. Манай имиг ихийн үеэс ахуулаад тэгж ирсэн юм аа. Ингэхгүй бол зүгээр амтан хар нүгэл заавал ингэж чанах хэрэгтэй юм гэж хэлсэн гин. Тэнгүүт нөгөө хүүхэд чинь гайхаад цаг хугацааг ухрааж явсаар байгаад имиг ихийнхаа үе дээр очлоо. Тэгчээд имиг ихтэйгээ уулзаа асуулаа. Имээ гэл. Тэгсэн чинь имээ нь бас л хоньны хавир гаргаад ирсэн 3 хуваагаа сууж. Имээ яага манай хавиргаа 3 хуваа чанд юм бэ гэсэн чинь имээ. Юу гэсэн хэлээ. Бүр манай илэн цуланцын үеэс ахуулаад ингэж ирсэн юм аа. Ингэхгүй бол зүгээр амтан хар нүгэл ингэж заавал ингэх ёстой. Ингэхгүй бол болохгүй гэж хэлсэн гэнэ. Тэгээ нөгөө хүчин бүр явсаар байгаад хамгийн анхны имиг ихтэр бүр илэн цуланцынхаа үед очиод асуусан чинь бас л хавиргаа 3 хуваасан сууж. Тэгээ нөгөө хүчин асуусан байна. Имээ. Манайх яагаад хавиргаа 3 хуваа чанд юм бэ гэсэн чинь имээ имээгийнхэн тоогоо ийм жижиг юм оо гэж хэлсэн. Тийм үү? Тэгчээ тэр нийтлэлч юу гэж хэлсэн бэ гэхээр бидний одоо итгээд шүтээд яваад байгаа зүйл бидний дагаж мөрдөд байгаа зүйл яг жинхэнэ бурхан мөн үү? Тийм үү? Бид нар имээ өвөөгөө дагаад аав ээжигээ дагаад аав ээжийнхээ хийж ирсэн зүйлийг ялгаагүй өвлж аваад хийгээд яваад байгаа. Тийм үү? Ирэх тоолдог, хүрд эргүүлдэг, ном уншуулдаг энэ болгоныг бид нар ингээд аав ээжигээ дагаад хийгээд яваад байгаа. Тэгтэл үнэхээр жинхэнэ бурхан мөн үү гэдэг талаар бичсэн байсан. Харин тэгчээ тэр хүн юу гэсэн гэхээр одоо бидний үед Монголын уламжлалт ёс заншил болоод шарын шин хоёр холилдоод холион бантан болцсон зүйл маш их олон байна. Тийм учраас яг жинхэнэ бурханд бид нар итгэж байгаа хүмүүс мөн үү гэд тэр нийтлэл нь дуусч байсан. Тийм учраас бид нар ч гэсэн нэг удаа бодож үзэх хэрэгтэй. Өөрийн маань итгээд бишрээд бас өөрийн маань хийгээд яваад байгаа зүйл үнэхээр жинхэнэ бурхан мөн үү? Түүнийг бид нар заавал нэг удаа бодож үзэх хэрэгтэй. Одоо энэ дэлхий дээр янз бүрийн шашин, янз бүрийн бурхан шүтэнүүд их олон байна л да. Гэхдээ энэ олон шашин, энэ олон бурхануудын яг аль нь жинхэнэ бурхан бэ? Одоо ялангуяа манай монголчууд бол шарын шинд их итгэдэг тийм үү? Би нэг шарын шинийг шүүмжлээд байгаа юм биш л дээ. Гэхдээ жинхнээсээ та бүхнээс нэг асуумаар байна. Эдгээр яг жинхэнэ бурхан мөн болов? Тийм үү? Монголд бол айлууд энийг хоймортой залчаад бурхан гэж үтээд ламд очиж мөнгө өгч ном уншуулад тийм үү? Янз бүрийн засал ном хийлэгдэг. Тэр яг жинхнээсээ үнэн зүйл мөн болов? Саяхан нэг удаа хэдэн сарын өмнө би Завхай аймагт очив. Завхай аймагт очиод тэр үед яасан гэхээр Завхай аймагт байдаг тэр гандан руу орох хэрэг гарсан. Яасан гэхээр нэг хүнээс түлхүүр авах хэрэгтэй болоод тэр гандан руу ороод үзсэн. Одоо анх би бурхныг жинхэнэ бурхныг мэдэж аваад Библийг Библиэд итгэхээс өмнө гандан руу бол зөндөөл явж исэн. Тэгээд бараг тэрнээс хойш анх удаага олон жилийн дараа гандан руу орж явах шиг байна л та. Тэгтэл яасан гэхээр тэн дотор нэг
нэг тийм үзэг дүр зураг харсан. Яасан гэсэн чи тэр хойморт нэг лам суудсан ном уншиж байна. Тэгээд яаж юм хэлээ мэдээж төв дээр уншиж байгаа шүү дээ. Дур хөрөг гал уншиж байна. Тэгтэл өмнө нь сууж байгаа хүн бодвол тэр хүн засал хийлгэж байгаа юм шиг байгаа. Утсаа үзсэн гэж сууж байна. Нөгөө лам бол үнэхээр амар байна. Тэр хүнд ойлгуулах шаардлага алга. Зүгээр л өөрөө дотроо уншаа тийм. Нөгөө хүн ч гэсэн мөнгөө төлсөн юм чинь сонсох шаардлага алга. Зүгээр өмнө уцаа үзээ суугаад. Тийм. Жинхэнэ зүйл мөн үү? Тийм учраас бид нар энэ дэлхий дээр бидраас гадна зөндөө олон үндэснүүд амьдарч байгаа. Зөндөө олон үндэснүүд өөр өөр ингэсэн бурхан шүтэнтэй байгаа. Одоо жишээ нь энэтхэгчүүд гэвэл хамгийн дээдийн шүтэн юу вэ гэхээр үхэр байна. Хамгийн том бурхан нь үхэр. Тийм учраас энэтхэгч одоо манай дэлхийн хамгийн олон хүн амтай улс шүү дээ. Тэгсэн мөртлөө хамгийн их олон ядуучуултай улс. Тийм их олон хүмүүс өлсөж өгч байгаа хэрнээ. Ерөөсөө үхрийн мах идэггүй. Үхрүүд нь годамжаар ингээл явж илэн хүмүүс байгаа хоолой хүртэл үхэртэй өгдөг. Тэгсэн мөртлөө хин ч үхрийг яг уу нэдэлж идэггүй. Яагаад вэ? Хамгийн дээдийн бурхан учраас. Тэгвэл та бүхнээс сууя. Үхэр жинхэнэ бурхан мөн үү? Биш. Бид нар бол зоригтой хэлж чадсан шүү дээ. Бид нар чи үе удмаараа л үхрийн мах идэл жил болгон л тийм үстэй ичээ бэлдээл явж шүү дээ. Тэглээгээ муудсан юм байна уу? Байхгүй. Харин ч үхрийн мах идээд эрүүл сарвал сайхан амьдраа явж байна. Тийм учраас энэ бол бурхан биш ээ гэдгийг бид нар хангалттай мэднэ. Энэ дэлхий дээр улс болгонд л өөр өөр ингэсэн янз бүрийн бурхан шүтэнүүд байна. Бүр энтгэхт хулганыг хүртэл шүтэж байна. Янз бүрийн бурхтууд байна. Тэгтээ яг жинхэнэ бурхан мөн үү? Харин өнөөдөр бүгдээрээ яг жинхэнэ бурхан байна уу үгүй юу гэдэг талаар хамтдаа жоохон бодож үзье. За та бүхэн түр самбар руу хараарай. Одоо энэ дэлхий дээр нийтдээ 8 тэрбум хүн амьдарч байна. 8 тэрбум хүн амьдарч байна. Энэ 8 тэрбум хүн хэдэн зуун улсад хуваагдаад амьдарч байна. Улс болгон л өөрийн гэсэн итгэл бишрэл шашингуудтай байгаад байна. Тийм л дээ. Азийн орнуудад одоо жишээлбэл шарын шашин, хиндийн шашин, янз бүрийн шашингууд байна. Янз бүрийн шүтэнүүд байна. Тэгтэл өнөөдөр бид нар буддын талаар сурж байгаа одоо нэг өөр бурхны талаар сурж явах гээд байгаа юм биш. Харин энэ болгоноос бүр ангид жинхнээсээ бүх зүйлийн дээр оршдог, бүх зүйлийг бүтээсэн, сансар окторгоо бүтээсэн, хүн төрлөختнийг бүтээсэн, одоо биднийг энэ дэлхий дээр амьдруулад явж байгаа яг жинхэнэ туйлын жинхэнэ бурхан байна уу үгүй юу гэдгийг л шалгаж үзмээр байгаа. Тэрнээс ч хүмүүсээ энэ шарын шин ер нь нэг л биш байна. Тийм учраас өөр шашингаар солилцгоё гэж хэлж байгаа юм биш. Ямар нэгэн шашин ч юм уу, ямар нэгэн үзэл сурталд итгэээч гэж та бүхнийг хэлж байгаа юм биш. Харин та бүхнийг энэ удаа яг жинхэнэ бурхан гэж яг байдаг болов хүнийг жинхнээсээ өрөөж өгч чаддаг. Үнэхээр муу зүйл хийж байгаа хүнийг жинхнээс нь хараад чаддаг. Дээрээс нь энэ дэлхийг одоо ч гэсэн удирдаад явж байдаг. Тийм жинхэнэ бурхан гэж байгаа болов. Тэрний талаар хамтдаа шалгаж үзье, бодож үзье гэж та бүхнийг энэ хүү семинарт урьсан. Тийм учраас та бүхэн ингэ бодоод үзээрэй. Энэ Библи чинь манай шарын шнээс ийм л юм байна штэ гэж ерөөсө бодлогүйгээр яг жинхэнэ бурхан гэж байна уу үгүй юу гэдгийг л та бүхэн нэг дотроо бодоод эргэцүүлээд шалгаад үзээрэй гэж үсэе. Энэ дээр Далай лам нэг удаа Монголд ирсэн. Монголд ирчээд ингэж хэлсэн байна. За энэ бичлэгийг бүгдээрээ хамтдаа нэг харцгаая. Бурхны шашинд бүхнийг бүтээлч гэсэн ойлголт байдгүй. Буддаа бол зөвхөн багш. Буддаа биднийг зааж сурган сэтгэл оюуны амар амгаланг яаж олох тухай заадаг. Нэгэнт бүтээгч биш болохоор Буддаа бидний үйлийг өршөөхгүй. Саяны энэ ярилцлаган дээр Далай лам үнэхээр шудраг хэлсэн. Буддаа бол бурхан биш ээ гэж хэлсэн байгаа. Буддаа бол бурхан биш ээ. Харин Буддаа бол хин юм? Сайн багшаа гэж хэлж байна. За багшийн хувьд бодоод үзэх юм бол Буддаа үнэхээр хүмүүс нөлөөлсөн сайн багш гэж болно. Буддаа гэдэг чинь хүн шүү дээ. Энэ дэлхий дээр бодитоор амьдарч байсан. Манай эртний 500-аад оны үед одоогийн Балаб улсын нэг ханхүү байсан. Ханхүү болж төрсөн. Тэгчээд аав ээж хоёр нь хүүхдээ хайрласандаа ерөөсөө өвчин зовлон үхэл ах зүйл үзүүлэлгүйгээр хааны ордон дотор л өсөгдөг. Тэгчээд Буддаа жоохон 90 цент хүрээд нас бий гүйцэн хойноо нууцаар ордноосоо гардаг. Аав ээжээс нь нууцаар. Тэгсэн чи жирийн хүмүүсийн амьдралыг хардаг. Хүмүүс үхэж байгааг харсан, хүмүүс зовж зүдэрж байгааг харсан, хүмүүс тийм үү, өвчин тусж байгааг харсан. Тэр болгоныг харчаад Буддаа маш их бодсон байгаа. Хүн ер нь юунаас болоод зовдсон болоо? Яагаад зовдсон бол? Зовхгүй байх арга байна уу? Энэ талаар маш их бодож байгаад худагтын 4 үнэн гэдэг сургаал гаргаж ирсэн. Юу гэхээр
зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, тэр зовлон хүн гитлэх нь үнэн, тэр зовлон гитлэх арга нь үнэн. Нэгсэндээ хүн болоод энэ дэлхий дээр төрсөн бол хүн зовд юм байна. Гэхдээ юунаас болдгоо өөрийнхөө хийсэн буруу зүйлээсээ, гим нүглээсээ болоод зовд юм байна. Тэгвэл яавал хүн баг зовж болох вэ? Тийм үү? Зөвхөн 8 мөрийг хөөх юм бол болно. Зөв бодолтой, зөв яриатай, зөв амьдраа, гим баг хий. Тэгэх юм бол чи баг зовно л гэж заасан багш юм байна. Тийм учраас бид нар өнөөдөр ямар нэгэн багшийн талаар сурах гээд байгаа биш, жинхэнэ яг бурхан гэж байна уу гэдэг талаар л хамтдаа сурах гээд байна гэсэн үг. Тийм учраас хамтдаа өөрийгөө жинхэнэ бурхан гэж хэлээд байгаа энэхүү Библийн номыг хамтдаа судлангаа яг энэ Библиэлд гарч байгаа бурхан тэгвэл бидний яриад байгаа яг жинхэнэ бурхан муу юм уу үгүй мүү гэдгийг л хамтдаа шалгаж үзцгээе. Та бүхэн түрүүний эхлэл 1:1-ийг санаж байгаа биз дээ? Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэсэн. Тэгтэл ингээд та бүхэн бодоод үзээрэй. Энэ сансар өтргөө чи ямар уудан билээ? Одоо хүн төрлөختөн сансрын хязгаарыг олсон уу? Одоо ч гэсэн олоогүй байгаа. Тэгтэл тийм агуу сансар өтргөө бүтээсэн жинхэнэ бурхан гэж байвал тийм үү? Тэр жинхэнэ бурхан эсвэл энэ сансар өтргөө зүгээр нэг тоосон цэр шиг энэ дэлхий гэдэг гариг дээр амьдарч байгаа зүгээр тоосон цэр шиг нэг хүний хийгээ тавьсан, зураа тавьсан баримл, зураг энэ хоёрыг харьцуулах боломж байгаа юу? Жинхэнэ бүтээгч бурхан гэж байгаа бол энэ дэлхий дээр хүний хийгээ тавьсан юм хоёрыг хооронд харьцуулах арга байгаа юу? Байхгүй шүү дээ, тийм үстэй. Өчүүхэн тоос жинхэнэ бүтээгч хоёрыг ерөөсөө харьцуулах боломжгүй. Тийм учраас үнэхээр тийм жинхэнэ бурхан байна уу үгүй юу гэдгийг талаар хамтдаа сурж үзье. Тэгвэл Библиэлд юу гэж нэглэхээр би бол жинхэнэ бурхан, би энэ тэнгэр газрыг бүтээсэн юм а гэдгээ бурхан хэлээд байна. За тэгвэл бүгдээрээ бидний сурах гээд байгаа энэ Библи гэдэг ном яг ямар ном юм бэ гэдэг талаар хамтдаа нэг жоохон бодож үзье. Одоо Америкийн Times сэтгүүлээс нэг удаа ийм судалгаа гаргаад ийм жигсаалт гаргасан. Ямар жигсаалт вэ гэхээр өнгөрсөн 1000 жилийн түүхэнд хүн төрлөختний түүхийг бүрэн өөрчилсөн, хүмүүсийн амьдралыг бүрэн өөрчилсөн 100 нээлтийг ингээд жигсаасан байгаа. Одоо эрдэмтэн шинжилгээ ухаанчид шинэ нээлтүүд хийж байгаа шүү дээ. Шинэ зохион бүтээж байна. Тэр дотроос хүн төрлөختний түүхийг хамгийн их өөрчилсөн 100 зүйлийг жигсаасан байгаа. Тэгвэл тэний 78-нд нь юу болсон гэхээр кофег хүмүүс олж нээсэн байгаа. Кофе гэдэг одоо бид нар кофе найруулж уудаг шүү дээ. Тэгвэл кофег уусан чинь хүн төрлөختний түүх одоо амьдрал маш их өөрчлөгдсөн гинэ. Яаж өөрчлөгдсөн гэхээр ажлын бүтээмж хамаагүй илүү дээшилсэн гэнэ. Тэгвэл дэлхийн нийтээр ажлын бүтээмж нь нэг хэдүүгээр нэмэгдэхдээ дэлхий хамаагүй илүү өөр болчихж байна. Дээрээс нь хүн төрлөختөн одоо сансар руу хөөрдөг болсон сансрын технологиг эзэмшсэн нь 33-т орж байгаа. Тэгвэл нэгдүгээрт хүн төрлөختнийг өөрчилсөн зүйл юу болсон бэ гэсэн чинь Гутенберг гэдэг хүн Германд хэвлэлийн машин зохион бүтээгээд ном хэвлэгдээд Библийг хэвлж дэлхийн нийтээр тараасан нь хүн төрлөختний түүхийг өөрчилсөн гэсэн байна. Одоо энэ дэлхий дээр сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн их уншсан 10 номын жигсаасан байна. Тэгвэл нэгдүгээрт нь юу орж ирэх гэхээр тав харж гинөө Holy Bible буюу ариун Библи орсон байна. Бидний сурах гээд байгаа Библийн ном бол хүн төрлөختний хамгийн их худалдаж авч уншдаг номоо гэсэн. Хоёрдугаарт нь орсон ном нь болохоор 820 сая хувь борлогдсон Мао Цзэдуны намтар байгаа. Одоо Хятад улс чинь 1.4 тэрбум хүнтэй. Айл болгон энэ номыг нэг авчихад л угаасаа бестселлер болчихно. Тэгтэл Библи 3.9 тэрбум хувь борлогдсон байна. За энийг харъя. Дэлхийд даяар хэвлэгдсэн 130 сая орчим номоос хамгийн их уншигдсан 3 ном. Эхнийх нь Ариун Библи, тэгээ Мао Цзэдун сургаал, Harry Potter орсон байна. Тэгтэл Библи бүр үнэмлэхүй хэмжээгээр нэгт орсон байна. 3.9 тэрбум. Тэгвэл яагаад хүмүүс Библийг тэгж худалдаж авч байна? Монгол улсад ч гэсэн Библи маш их хүмүүс худалдаж авдаг. Энэ Библи тийм хямдхан ном биш шүү дээ. Библи бол одоо үнэтэй бараг нэг ширхэг Библийн ном бараг 70,000 төгрөг орчмоор зарагдаж байгаа номын цангуудаар. Тэгсэн мөртлөө маш их олон хүмүүс Библийг худалдаж аваад уншиж байна. Яагаад вэ? Библи гарцаагүй нэг чухал зүйл байна гэсэн үг. За дээрэс нь орчуулагдсан хэлнийхээ тоогоор нь харсан ч гэсэн. За энэ дээр дэлхийн номнуудаас хамгийн их олон хэл дээр орчуулагдсан номнуудыг жигсаасан байна. Тэгтэл нэгдүгээрт нь юу орсон байна? Бас л Библи орсон байна. Дооройж 3384 хэл дээр Библи орчуулагдсан байна. Нэгсэндээ энэ дэлхийд байгаа бараг үндэстэн ястан болгоны хэл дээр орчуулагдсан. Монгол төртөл Библи Кирилл монгол хэл дээр байна. Тэгээд уугарж монгол бичгээр байна. Казак хэл дээр байна. Монголд байгаа бүхий л үндэстэн ясны бичиг соёлоор аль хэдийн орчуулагдсан байна. Тэгтэл хоёрдугаарт орсон ном нь болохоор Бяцхан ханхүү гэдэг нэртэй
Францын үлгэрийн ном байна. Тэр бяцхан хөө 500-аад хэл дээр орчуулагдсан байна. Тэгтэл 1-р байранд орсон ном, 2-р байранд орсон ном хоёрын оронд ямар байна? Асар их зөрүү байгааз. Тийм учраас Библи бол энэ дэлхийн бүхий л хүмүүст Бурхан зориулж бичсэн учраас энэ дэлхийн бүхий л хэл дээр Библийг орчуулсан байна. Тийм учраас хамтдаа энэ чухал Библийн талаар хамтдаа нэг сурцгаая. Яагаад вэ гэхээр заримдаа хүмүүс тэгдэг. Хүмүүсээ Библийг сурах юм бол Бурханыг мэдэж болно гэхээр хүмүүс заримдаа тэгдэг. Гэхдээ заавал Библийг сурж яхаар чи зүгээр Бурханаа гаргаад ирж болдгүй юм уу? Бурханы чинь нэг харчвал баг итгэя гэдэг хүмүүс байдаг. Тэгтэл Библиэлд Бурханыг ингэж танилцуулсан байна. За Иохан 4:24-р ишлэл байна. За би та бүхэн зориулаад одоо Библиэлд гарч байгаа ишлэлийг шууд сканертай дэлгэцэн дээр гаргасан байгаа. Тийм учраас хэрвээ Библиэсээ шалгамаар байгаа хүмүүс байвал давхар Библиэсээ шалгаад үзэж болно. Яг Библиэлд байгаа тэр чигээр нь гаргаж байгаа. За энийг хамтдаа уншийе. Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчтөн сүнсээрээ үннээр мөргөх ёстой гэж айлдлаа. За Бурхан бол сүнс гэсэн байна. Тийм учраас Бурхан сүнс учраас сүнсэнд ясмах гэж байхгүй учраас бидний нүдэнд харагддаггүй. Бүр 1-р Тимот 6:16 дээр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа уншийе. Түүнд ганцаард нь үхшгүй мөнх бөө бөгөөд хөршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг. Амен. За юу гэсэн байна? Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Бид нэр өөрийнхөө энэ нүдээрээ харж чадахгүй гэж байна. Та бүхэн яг эд өдрийн халуунаар та бүхэн нар руу хэр удаан ширтэж чадах вэ? Ганц минут ч бид нар харж чадахгүй шүү дээ. Тэгтэл тийм учраас бид нар тэр хөршгүй гэрэл дотор оршиж байгаа Бурханыг олж харж чадахгүй гэсэн байна. Тийм учраас Бурхан хүн төрлөختөнд өөрийгөө илэрхийлж харуулахын тулд юу өгсөн бэ гэхээр биднэрт байгаа энэ хүү Библийн номыг хүн төрлөختөнд өгсөн байна. За тэгэхээр бид нар энэ Библи яг хүмүүсийн зохиосон ном юм уу? Эсвэл Бурханы зохиож хүн төрлөختөнд өгсөн ном юм уу гэдгийг бид нар бас мэдэх боломжтой. За яаж мэдэх вэ гэхээр 2-р Петр 1:20-21-р ишлэлдэр Бурхан ингэж хэлсэн байна. За энийг хамтдаа уншицгаая. Бичвэрийн нэгч иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүй юуны төрөнд мэдэгтэн. Учир нь нэгч иш үзүүлэг хизээч хүний хүслээр гарсангүй. Харин ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ. Бичвэр гэдэг маань Библийг хэлж байна. Библийн нэгч иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүй гэж хэлсэн байна. За энэ дээр нэг иш үзүүлэг гэдэг үг гарч байгаа. Иш үзүүлэгч гэж гарч ийн. Тэгээ бас энэ дээр иш үзүүлэг гэж гарч ийн. Энэ иш үзүүлэг гэж юу гэсэн үг вэ гэхээр энийг хэлж байгаа. За та бүхэнд самбар руу бас хараарай. Бид нар одоо энэ сурах гээд байгаа Библийн номыг 3 хэсэг хувааж болно. Энэ Библиэлд ерөнхийдөө юу гарч байгаа вэ гэхээр за би та бүхэнд маш товчлоод хэлчихье. За их 1:3.1 нь юу гарч байгаа, 3.1 нь юу гарч байгаа вэ гэхээр Библиэлд ёс суртахууны талаар гарсан байна. Юу зөв зүйл юм бэ? Юу буруу зүйл юм бэ? Хүн яаж амьдрах ёстой юм бэ гэдэг талаар заасан сургаалууд гарч байгаа. Харин бас нэг 3.1 нь юуны талаар гарч байгаа вэ гэхээр Библи бичигдэхээс өмнөх үед болж исэн түүхийн талаар хэлсэн байна. Түүх. Харин хамгийн гайхалтай нь үлдсэн 3.1 нь юу вэ гэхээр дандаа ирээдүйд болох зөгнөлийн талаар, ирээдүйд болох зүйлсийн талаар зөгнөөд Библиэлд бичсэн. Бүр 500 жилийн дараа, 1000 жилийн дараа, 1500 жилийн дараа, 2000 жилийн дараа юу болох вэ гэдэг талаар Библиэлд бичсэн байгаа. Тийм учраас энэ ирээдүйн талаар хэлсэн зөгнөл болоод өнгөрсөн үеийн талаар бичсэн түүх хоёрыг нийлүүлээд энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр иш үзүүлэг гэж байгаа. Тийм учраас энэ Библиэлд гарч байгаа үгнүүд хүмүүсийн тайлбараар ирээгүй. Харин яасан бэ гэхээр ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ гэсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за би та бүхэнд амархан тайлбарлая. Библийг нийтдээ бид нар харах юм бол 40 орчим хүмүүсээр дамжуулж энэ Библийн ном бичигдсэн. Цаг хугацааны хувьд ч тэр, байрлалын хувьд ч тэр бүгдээрээ өөрөөр цаг хугацаанд өөрөөр газар амьдарч байсан хүмүүсийг Бурхан тухайн үеийн Бурханы өмнө цэвэр байсан, сайн байсан хүмүүсийг дуудаад өөрийнхөө үгийг хэлсэн байгаа. Хэлж өгөөд нөгөө хүмүүс нь ном дээр буулгаж бичсэн. Тэгээд Библи жишээлбэл харах юм бол хамгийн ихэнд Библи хизээ бичигдсэн гэхээр манай эртний өмнө 1500-нд Мосе гэдэг хүнээр бичигдсэн байна. Тэгтэл Мосе өөрөө зохиогоо бичсэн юм биш. Бурхан Мосед хэлж өгөөд Мосе тэрийг нь бичсэн байна. За бүр зарим номон дээр нь бүр ирээдүйд болох гайхалтай үйл явдлын талаар бичсэн байгаа учраас нөгөө бичиж байгаа хүн ойлгох уу ойлгохгүй юу? Ойлгохгүй шүү дээ. Тэгсэн ч гэсэн Бурхан чи ойлгохгүй байсан ч гэсэн зүгээр бичээгээд зүгээр бичээд үлдээсэн байгаа. Тэгтэл хожим нь яаж ийн?
тэр Библиэлд бичигдсэн зүйлс яг үнэн гэдг нь харагдаад биелэгдээд явж байна. Тийм учраас ийм байдлаар Библи 40 орчим хүмүүсээр дамжуулаад бичигдсэн байна. Хамгийн анх манай эртний өмнөх 1500 онд бичигдэж эхлээд манай эртний 100 онд бичигдэж дууссан. Нийтдээ Библи 1600 жилийн турш бичигдчихэд одоо бүрэн бичигдэж дуусаад 1900 жил болж байна гэсэн. 1900 жил. Тэгсэн мөртлөө Библиэлд бүр хүндрэлтний түүхийн ихэн үеийн түүх. Библи бичигдгээс өмнө юу болж байсан түүхүүд. Тэгээ бас Библи бичигдэж явах тухайн үеийн үйл явдлууд. Тэгээ бас ирээдүйд болох зүйлсийн талаар маш тодорхой зөгнөөд бичсэн байна. Тэгтэл зөгнөл гэдэг зүйлийг та бүхэн юу гэж ойлгож байна? Одоо ингэж бодъё. За би та бүхэн нэг зөгнөл хэлье. За та бүхэн тэрийг зөв буюу буруу юу гэдгийг хэлээрэй. За 100 жилийн дараа гэхэд энэ зааланд байгаа бүх хүмүүсээс хинэнч байхгүй байна. За энэ зөв буруу юу? Буруу юу зөв? Энэ зааланд байгаа хүмүүсээс 100 жилийн дараа хинэнч энэ дэлхий дээр байхгүй байна. Зөв буруу юу? Зөв шүү дээ, тийм үстэй. Бид нар чинь 100 наслах хэцүү шүү дээ. Тэгтэл ийм зүйлийг бид нэр зөгнөл гэж хэлэх аргагүй. Энэ чинь юу? Оюун таамаг байна. Угаасаа таамаг. Дээрээс нь оюун дүгнэлт гэж хэлдэг. Тэгтэл Библиэлд гарч байгаа зөгнөлүүд ямар вэ гэхээр бүр дээр үед болох зүйлийг маш тодорхойгоор зөгнж хэлсэн байна. Яг учраас бид нар энэ семинарын туршид сурна л та. Ирээдүйд болох бидний жишээлбэл 2024 онд болох үйл явдлыг одоо 2024 онд энэ дэлхий дээр дайн болж ийн, технологи хөгжиж ийн, тийм үү? Технологийн салбар маш их хүсрэнгүй хөгжөөд одоо хүмүүс энэ технологийн салбараар уралддаг болж ийн. Хүнээс илүү ухаантай хиймэл оюун ухаанууд гарч ирээд байна. Тэгтэл энэ болгоны талаар аль хэдийн 1900 жилийн өмнөх Библиэлд зөгнөө бичсэн байна. Бүр маш тодорхойгоор. Тэгэхээр энийг ч гэсэн бүгдээрээ цаашдаа шалгаж үзцгээе. Тийм учраас Библи бол зүгээр нэг жирийн ном биш байна гэсэн үг. Энийг Библи бүр үнэхээр гайхалтай ном. Яг л Библиэлд бичигдсэн бүх зүйлс биелэгдээд яваад байдаг. Тийм учраас бид нар биелэгдэж байгааг нь хараад энэ бол хүний зохиосон ном биш юм байна гэдгийг мэдэж болно. За өшөө бас үргэлжлүүлээд харъя. Библи өөрөө дэлхийн хэмжээний ном гэж хэлж болно. Дэлхийн түүхэнд хамгийн их нөлөөсөн зүйл бол Библи гэсэн шүү дээ. Тэгтэл Библийг судалдаг алдартай хүмүүс ч их олон Библийн энэ шинжлэх ухааны салбарт дээр урлагийг хөгжим одоо юу байдгийг бүхий салбарт нөлөөсөн нөлөөллүүд асар их олон байгаа. Хамгийн анх хөгжмийн нотыг зохион бүтээсэн хүмүүс хүртэл Христэд итгэж хүмүүс байдаг. Дундад зууны үеийн алдартай хөгжмийн зохиолууд, дээрээс нь уран зураг, алдартай зохиолууд бүгдээрээ Библиэлд үндэслэсэн байдаг. Жинхэнэ эрхчлөө гэж юу юм? Хүний заяагдмал эрхчлөө гэж юу юм? Тэр ойлголт зөвхөн Библиэлд л гарч байгаа. Тийм учраас одоо эрхчлөөний орн гэдэг Америкийн нэгдсэн улсын эрхчлөөний тунхаг байгаа шүү дээ. Эрхчлөөний тунхаг дээр хаанаас иш татаад хэлж ийм гэхээр Библи дээрээс л иш татаад хэлж байна. Бид нар хүндрэлтэнд Бурханаас заяагдсан эрхийг нь эдлүүлэхийн төлөө энэ улсыг байгуулж байна гэсэн байна. Тийм учраас Библиэлд бүхий л зүйлийн хэмжүүр юу болсон гэхээр Библи байна. Дэлхий дээр одоо хамгийн ухаантай эрдэм мэдлэгтэй хүмүүсийн авдаг Нобелийн шагнал байна. Тэгтэл тэр Нобелийн шагнал авсан хүмүүсийг харьцуулаад харах юм бол Христэс гэх хүмүүс хамгийн өндөр хувийг эзэлж байгаа. Тийм болохоор Библиэд зүгээр нэг одоо ямар ч боловсралгүй харанхуй бүдүүлэг хүмүүс итгэдэг биш. Харин ч бүр эсрэгээрээ үнэхээр юмыг тунгаан бодож үздэг, юмыг эргэцүүлж боддог, үнэн эсхийг нь шалгаж үздэг. Харин ч мэдлэг боловсралтай хүмүүс Библиэд хамаагүй илүү олон итгэдэг. Тэрийг би анх сүмд очисон хойноо л тэрийг ойлгосон. Эхэндээ та бүхэн хэлсэн шүү дээ. Ядуу хүмүүс тусламж авах гэж сүмд очдгоо гэж би боддог байсан. Тэгтэл очиод харсан чинь манай сургуулийн захирал, эмч, хуульч, мундаг өндөг боловсралтай хүмүүс л тэнд дотор сууж байна. Яагаад вэ? Библи үнэн байгаа учраас. Тэр байтугай одоо энэ дэлхийн хамгийн хүчрхэг улс юу? Америкийн нэгдсэн улс. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нар тангараг өргөхдөө Библиэл дээр гараад тавиад тангараг өргөж байна. Та бүхэн бодоод ирээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг дэлхийн даяар дамжуулдаг шүү дээ. Дэлхийн нийтээр дамжуулдаг. Нэгсэндээ энэ хүн тангараг өргөх явцад дэлхийн одоо бүхий л хүмүүс энэ үнийг шууд хараад байж байгаа. Тэгтэл дэлхийн бүх хүний нүдэн дээр Библийн номон дээр гараа тавиад тангараг өргөж гинэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ хүн хоосон толгойд одоо боловсралгүйдээ Библиэд итгээд байна гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Энэ дэлхийн хамгийн хүчрхэг улсын хамгийн хүчрхэг хүн ерөнхийлөгч нь Библийн эрх мэдлийг дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас энэ Библи бол жирийн ном биш ээ гэдгийг би хангалттай мэдэж болохоор байна.
Тийм учраас Библи зүгээр нэг хүмүүсийн итгэдэг ном биш. Маш олон алдартай хүмүүс ч гэсэн Библиэд итгэдэг. Одоо та бүхэн тань нэс дээ. Одоо бараг дэлхийн хамгийн алдартай хөлбөмбө бөгчид бүгдээрээ бурханд итгэдэг хүмүүс байна. Алдартай улс төрчид, алдартай эрдэмтэд, алдартай зохиолчид, шинжлэх ухаанчид бүгдээрээ Библиэд итгэдэг хүмүүс маш их олон байна. Алдартай кинод жүжигчид хүртэл байна. Тийм үү? Маш олон хүмүүс Библиэд итгээд Библи үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. За тэгвэл энэ Библи гэдэг яг ямар ном юм болоо? Маш олон хүмүүс итгээд дээрэс нь Библи яг л зөгнөл нь бүгдээрээ таарад ангууд хүмүүст ямар бодол төрсөн гэхээр энэ Библи чинь анх бичигдснээс хойш засагдаад яваад исэн юм шүү гэсэн тийм бодол төрсөн. За одоо та бүхэн бодоод ирээ. За бүгдээрээ самбарлуу дахиад нэг харцгаая. Энэ Библи ямар гайхалтай вэ гэхээр за энэ зураас та бүхэнд харагдаж байна уу ялгарч? Харагдаж байна. За сая бид нар сурсан. Одоо бид нар 2024 онд амьдарч байна. Тэгтэл Библи манай эртний 1500 онд бичигдэж эхлээд манай эртний 100 онд энэ үед бичигдээд дууссан байна. За тэгтэл Библи дээр өнөөдөр бидний үед болж байгаа үйл явдлууд зөгнөөтэй байж байна. Одоо Орос Украины дайнч байт юм уу те? Израиль Хамасын мөргөлдөөн энэ үйл явдлууд одоо ч гэсэн Библи дээр зөгнөгдсөн байж байдаг. Хизээ вэ гэхээр бараг одоогоос 2600 жилийн өмнөх Библийн бичигдсэн номнууд дээр зөгнөө бичсэн байж байна. Иймэрхүү байдлаар маш олон зүйл биелэгдээд явангууд хүмүүст ямар эргэлзээ төрсөн гэхээр энэ Библи ингэж яг таарна гэж баймааргүй юм аа. Энэ зүгээр хүмүүс л Библийг өөрчлөө засаад яваад исэн юм шүү гэсэн бодол хүмүүс төрсөн. Тэгтэл тэрийг үгүйсгсэн маш чухал олдвор олцсон байна. Хизээ хэдэн онд вэ гэхээр 1947 онд энэ Израильд байдаг сүнсэн тэнгисийн ирэг дээр байдаг энэ Кумран гэдэг агуугаас бүр дээр үед бичигдсэн Библийн одоо хуулбар бичгүүд олдсон байгаа. За юу болсон гэхээр энэ байна. Энэ хоёр хүн малаа хариулж явж байгаа нэг хонин алга болдог. Тэгчингүүтээ ойр хавийн агуунууд руу орж үзэж байгаад энэ агуу руу орцсон байж магадгүйгээ дотгошоо чулуу шидээд үзсэн чинь дотор нэг ваар хагарсан гинэ. Ваар хагарах чимээ сонсогдсон. Тэгээ энэ хоёрын гайхаад юу вэ гэдээ яваад ортол дотор нь чулуун шавар ваарн дотор хийцэн хуйлмал бичээсүүд олдсон байна. За энэ байна. Ийм бичээсүүд олдсон. Маш их олон бичээсүүд олдсон. Тэгээд тэдний бүгдийг гаргаж ирээд эрдэмтэд дахин сэргээж үзээд юу гэж үгэнсэн бэ гэхээр энэ хуулбар бичгүүд хизээ бичигдсэн бэ гэхээр манай эртний өмнөх 150 оноос манай эртний 50-аад оны хооронд бичигдсэн байна. Хуулж бичигдсэн байна гэдэг тийм дүгнэлт гаргаад тэгээд хамгийн гайхалтай нь энэ олдвруудаа одоогийн байгаа бидний уншиж байгаа Библиэд харьцуулж үзсэн байна. Одоо чинь технологи хөгжөөд бүр бичиг нь харагдахгүй байхад хүртэл дотор нь юу бичигдсэн байсныг мэдэх боломжтой болсон. Тэгтэл харьцуулаад үзтэл яг бидний уншиж байгаа Библи болоод дээр үеийн Библи хоёр хоорондоо ерөөсө засагдаагүй яг адилхан байна. Тэрийг одоо дэлгээд Израильд ийм музей байгуулад энэ нөгөө шавар ваарныхын таглааны хэлбэртэй музей. Энэ дотор нөгөө бичээсүүдийг ингээд үзүүлэн болгоод тавьсан байна. Библи өнөөдрийг хүртэл анх бичигдсэн байдлаараа нэг ч удаа засагдаагүй гэдгийг дэлхийн нийтэд баталж харуулж байна. Дээрээс нь засгаж игсэн боломжгүй яг үнэндээ. Одоо жишээлбэл ингэж бодъё. Одоо ховдод байж байгаа би хорон санаа гаргаад энэ Библийг өөрчлөе гэж бодъё л доо. Одоо би өөрийнхөө Библи дээр бахан солио биччихье. Тэглээгээд дэлхийд даяар байгаа Библийг сольж чадах уу? Чадахгүй. Энэ угаасаа боломжгүй. Тийм учраас Библи анх ямар байсан? Тэр чигээрээ л хувилагдаад ирж байна. Тийм учраас дээр үед хүмүүс энэ хуйлмал бичээс малын нэхийн дээр, төмөр ялцсан дээр бичиж дамжуулж явж байсан. Тэгчээд 1455 онд Германд Гутенберг гэдэг хүн хэвлэлийн суурь машин зохион бүтээгээд энийг тав хардаа 1455 онд хэвлсэн Библи Европт хэвлсэн анхны ном байваа. Гутенберг хэвлэлийн машиныг яах гэж бүтээсэн бэ гэхээр энэ Библийг л хүмүүс арай илүү хямд зардлаар бас арай илүү сайн уншиж чадахын төлөө энэ суурь машиныг зохион бүтээсэн. Тэгчээд үүнээс үнний булаг урс болно гэж хэлсэн байна. Тийм учраас Библи бол хүндрэлтний түүхийн эхлээс ахуулаад төгсгөл хүртэл бичигдсэн гайхалтай ном байна. Энэ ном өнөөдрийг хүртэл хадгалагдаж явж ирээд яг анх байсан тэр хуваараа л явсаар байгаад ирж байна. Энэ Гутенбергийн хэвлсэн Библийн хувь байна. За тэгчээд сүүлдээ бүр монгол хэл рүү хүртэл орчуулагдаад одоо уншигдаад явж байсан гэдгийг харж байна. За та бүхэн харж байгаа үстэй. Уугарч монголчгээр бичигдсэн он сар өдөр нь хийзээ байна. 1906 онд Шанхайд хэвлэгдсэн
Библийн ном байна. За энэ дээр юу гэж байна? Соломоны Эрдэнэ үгс. Библиэлд гарч байгаа сургаалт үгс ном байна. Соломон хааны бичсэн. Тэгээд хамгийн анх кирилл хэл дээр орчуулагдаад тэгээд өнөөдрийг хүртэл бидний гарт дамжигдаад иржээ гэсэн үг. За тийм учраас бид нар энэ гайхалтай хүн төрлөختний бүр дэлхийн хэмжээний ном гэж хэлж болох Библийн талаар судлах гэж байна. Тэгтэл яагаад би заавал Библийг судлах хэрэгтэй гэж? Тийм бол та бүхэн төрж гин үү? Энэ Библийг дэлхийн нийтээр судлаа явж гин гэж юм л та. Гэхдээ яагаад заавал би судлах ёстой гэж? Шалтгаан нь энэ байна. Маш олон хүмүүс энэ асуултуудын хариултыг олох гэж ирж хайдаг. Эхнийх нь юу вэ гэхээр бурхан гэж байдаг болов уу? Яг жинхэнэ бурхан гэж байгаа болов уу? Түрүүний миний хэлсэн шиг зүгээр хин нэгэн сайн багш ч юм уу, эсвэл сайн сургаалч ч юм уу, тийм зүйл биш. Яг жинхэнэ бурхан гэж байна уу? Энийг хүмүүс мэдхийг хүсдэг. Түүний дараа би гэдэг хүн яг хаанаас гараад ирсэн юм бол? Нэг хүүхэд ээжээсээ л төрөн штэ гэж тэгсэн. Тэрийг асууж байгаа юм биш те. Угаасаа л ээжээсээ төр. Харин би гэдэг яг энэ хувь хүн хаанаас гарч ирээд миний оюун санаа яг хаанаас гараад ирсэн юм бол? Энийг хүмүүс мэдхийг хүсдэг. Тэгчээд цаашдаа юу болох вэ? Ирээдүйд. Бас миний ирээдүй юу болох вэ? Тэрийг мэдхийг хүсдэг. Тэг хамгийн чухал асуудал энэ байна. Үхэл гэдэг зүйлийн цаана юу болдог вэ? Үхчээд яадаг вэ? Та бүхэн энэ талаар мэдэх үү? Үхээд ер нь хүн яадаг бол? Зарим хүмүүс нь алга болдог гэж ярьдаг, зарим хүмүүс нь эргээд төрдөг гэж ярьдаг. Гэхдээ яг аль нь жинхэнэ үний юм бол? Үгсний дараа үнэхээр шүүлт там диваажин гэж байдаг болов? Энийний талаар хүмүүс мэдхийг хүсдэг юм л дээ. Тэгтэл энэ болгоны хариултыг хүмүүс Библи дээрээс олж аваад байгаа учраас Библиэлд энэ болгоны хариулт гарч байгаа учраас бид нар ч гэсэн заавал нэг удаа энэ Библийг судалж үзэх хэрэгтэй гэсэн үг. За энийг гэхдээ би та бүхнээс нэг асуулт асууя. За энэ байна. За та бүхэн яагаад амьдарч байгаа вэ? Өнөөдөр ч гэсэн та бүхэн өглөө эрт босоод ажилдаа яваад хичээлдээ яваад өнөөдрийг ч гэсэн завгүй өнгөрүүлсэн мэт те. Өдөр болгон л бид нар өглөө эрт босоод орой хүртэл ажиллаад ядарч амьдэрдэг. Яг юуны төлөө та бүхэн амьдарч байна? Энэ сууж байгаа сурагч нар юуны төлөө өнөөдөр хичээлдээ явв? Яахын тулд? Хүн болгон аз жаргал гэдэг зүйлийг, сайхан амьдрал гэдэг зүйлийг хайдаг боловч яг үүндээ тэр аз жаргал, сайхан амьдрал гэдэг зүйл та бүхэнд олдож гин үү? Тийм үү? Бид нар энийг бодож үзэх хэрэгтэй. Хүний амьдрал маш их сонирхолтой сонин зүйл. Бид нар амьтан биш гэдгийг мэдэж болох хамгийн том арга юу вэ гэхээр хүний амьдралыг бодоод үзэх юм бол хүн бол амьтан биш гэдгийг мэдэж болно. Библиэлд хүний бурхан маш их онцгоогоор бүтээсэн гэсэн байгаа. Тэгтэл та бүхэн нэг жоо бодоод үзээрэй. Хүн болгон л энэ дэлхий дээр төрөөл, өөлж төрөөл, тэгээд баг насаа өнгөрүүлдэг тийм лээ. Энэ зургийг харах болгон надад их атаархмаар санагддаг. Яа, энэ хүүхдүүд чиг юу ч бодохгүй ийм сайхан гинэн цайлган насандаа очих юмсан гэж боддог. Та бүхэн тэгж боддог гэдэг үү? Заримдаа ажил хийгээд ядрах үед яа зүгээр хүүхэд байсан бол ямар сайхан бэ гээл. Заримдаа гэрлүүгээ одоо айл руу явчаад орой гэрлүүгээ оройтх үед манай хүүхэд ингээ унтаж байгаа хүүхдэд тэрврээд гэрлүүгээ орох хэцүү шүү дээ, хамаг юм аваад. Тэр үед ёо энэ цэлмүн шиг болчих юмсан ингээ сайхан тэрврүүлээ явж байгаа бол ямар сайхан гээл. Тэгж бодогддог. Тэгтэл ийм сайхан баг нас байжгаад нэг л мэдхэд яадаг. Дорхноо хөгшөрчдөг. Дорхноо. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Та бүхэн энэ сууж байгаа ахмад хүмүүсээс бол та бүхний амьдрал урт байв уу эсвэл маш цаг хугацаа хурдан өнгөрөв үү? Хурдан өнгөрөв. Хурдан өнгөрч байна. Нэг одоо Улаанбаатарт миний амьдралдаа хамгийн их уулзаж үзсэн урт насалсан хүн хэдэн насалсан бэ гэхээр 104 настай наслаад өөд болсон нэг өвөө байгаа. Тэр хүн гэхдээ бүр үнэхээр аз болж бурхныг мэдээд аврагдаад диваажнлоо очих бэлтгэлээ хийчээд тэр хүн нас орсон. Гэтэл тэр өвөө яасан гэхээр 95 нас хүртлээ одоо Улаанбаатарт байгаа Төв гандан байгаа шүү дээ. Төв гандангийн лам байсан хүн. Тэр лам насан туршдаа хүмүүст ном уншиж өгөөл сайн сайхан явахын төлөө зүтгэжсэн боловч дотроо байнга бодож исэн байгаа. Миний яг уншаад байгаа энэ зүйл жинхэнэ бурхан мөн үү? Яг жинхэнэ бурхан яг муу юм уу? Жинхэнэ бурхан гэж яг юу юм бол? Тэр бурхныг л мэдээд авчих юмсан гэж би ганданд бүх амьдралаа зориулсан гэж тэгсэн. Тэгчээд дараа нь охин нь Библийг төрүүл сурчаад аавда Библийн талаар хэлж өгөөд аав нь Библийг сурсан. Тэгчээд үнэнхээр жинхэнэ бурхан бол энэ байна гэж мэдээд тэр өвөө 95 наснда Библиэд итгээд тэгээд улам Библийг сурж амьдарч байгаа 104 настай өөд болсон. Тэгтэл тэр өвөө 104 настай хэрнээ очио суунгууд би харахаар амьдрал маш удаан үргэлжилсэн байна. Тэр өвөө бүр 2 дайныг үдсэн байгаа.
халах голын дайныг хүртэл юу болсныг бодитоор ярьдаг. Тэр дайны хэлбэрт юу болж ирснийг бүгдийг ярьдаг. 2 удаагийн дайныг өөрийн биеэр туулсан хүн гэдэг чинь юу гэсэн үг вэ, тий? Маш их амьдралын түүх ихтэй байгаад тэгсэн мөртлөө тэр хүн юу гэдэг вэ гэхээр цаг хугацаа хурдаан л гэдэг юм. Цаг хугацаа хурдан. Нэг л мэдгээд яг бид нар хөгшөрчдөг. Нэг хүн ингэж хэлсэн. Яа энэ хөгшөрнө гэдэг чинь өстой хэцүү юм аа гэл. Яасан гэсэн чинь хөгшин болсон хойноо шатаар өгсөж явж байгаад дунд нь амарж болохоо болчих гинэ. Яасан гэсэн чинь шатаар өгсөж явж байгаа л дунд нь амарчихлаарэ би чи өгсөж явлаа уруудж явлаа гэдгээ санахаа болчдөг. Тэгэхээр нэг ирчээлээр гарах хэрэгтэй гэсэн. Тэгэж явсаар байгаад нэг л мэдхэд бид нар яадаг вэ гэхээр хүссэн хүсээгүй үхэл гэдэг зүйлтэй нүүр тулдаг. Үхэл гэдэг зүйл угаасаа хүн болгонд л ирнэ. Тийм үү? Бид нар үхэл гэдэг зүйлийг ярихлаар цүг юм ямар муу ёртой юм ярьдیں۔ Ингээл яриулдаггүй шүү дээ. Манай эмээ өвөнөр бол тэгдэг байсан. Гэхдээ заавал нэг удаа бид нар бодож үзэх хэрэгтэй. Энэ дэлхий дээр би амьдралаа тийм үү? Тэгээд яг үхсний дараа юу болдог вэ? Энийг бодож үзэх хэрэгтэй. Дээрээс нь бид нар амьдрахдаа тийм их сайхан амьдрдаг билүү? Дуулал 90-ийн 10 дугаар ишлэл хамтдаа уншийе. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил юм аа. Хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгээрийн ориглон зүдүүр ой гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч бид нисэн оддог. За энэ дээр хэлсэн байна. Хүний амьдралын өдөр хоногуд 70 жилээ. За яг хүч чадалтай бол 80 жил. Тэдгээрийн ориглон зүдүүр ой гашууд өнгөрдгөө гэж хэлсэн байна. Хүн өөрийнхөө амьдралын хамаг их хугацаа, хамгийн сайхан цаг хугацаагаа зовж зүдэрчил өнгөрүүлдэг гэж хэлсэн. Та бүхэн энтэй санал нэгдэх үү? Санал нэгдэх үү? Санал нэгдэнэ. Одоо би их харьцангуй залуу хүн байгааз би одоо дөнгөж 30 гараад 35 настай энэ жил харьцангуй залуу. Тэгсэн ирнэ одоо манай 2 хүүхэдтэй өсгөнгөө одоо нэг жоохон амьдралын хэцүү туулж ийн гэх юм уу? Жоохон мэдэрч ийн. Хүний амьдрал чинь тийм амар биш юм байна. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хэцүү, хүүхдүүдээ хүн болгох хэцүү. Тэрийг ингээ мэдэрч ийн. Тэгээ бодонгуудаа аав ээжигээ бодож ийн, эмээ өвөөгөө бодож ийн. Тэгтэл та бүхэн бодож зэрэг хүн бүр үнэхээр их онцгой. Та бүхэн хүн шиг амьдрдаг амьтан гэж энэ дэлхий дээр байгаа юу? Байгаа юу байхгүй юу? Одоо хүн шиг 12 жил ерөнхий боловсрол эзэмшдэг амьтан гэж байгаа юу? Байхгүй шүү дээ, тийм үү? Энд байгаа сурагч нар яах гэж сургууль сурж байгаа юм? Өөдсөндөө сургууль сураад байна уу? Боловсрол эзэмшиж аваад нэг ажил мэргэжилтэй болоод цаашдаа нэг ажил хийж амьдарч мөн орлого олохын төлөө суралцаа явж штэ, тийм үү? Тэгтэл ингэж зовдөг амьтан гэж байгаа юу? Байхгүй. Өнгөрсөн жил одоо би Улаангом руу нүүж очиод яг жил гаруй болж байна. Манай баг хүүхэд ясаа гэхэлэр Улаанбаатарт бид нар амьдарч явах үед Улаанбаатар цэцэрлэгт сурж байгаад тэгээ Улаангомд 8 сарын сүүлээр ирээд 9 сарын 1-нд Улаангомд 1-р ангийн сурагч болоод сургуульд орсон. 9 сарын 1-ний өглөө хүүгээ дагуулаад одоо огт танихгүй газар нүүж ирчээд тэгээ огт танихгүй шинэ сургууль дээр хүүгээ дагуулад ицсэн. Манай хүүч гэсэн ямар ч л ойлгож байгаа яах гэж Улаангомд ирсэн гэдгээ. Библийг заах гэж, сайн мэдээг тараах гэж ирсэн гэдгээ мэдж байгаа. Тэгсэн мөртлөө тэгчээд надтай хамт сургуулийнхаа үүдэнд ирчээд надаас ингэж асуусан. За одоо миний хөө одоо ингэ сургуулийн сурагч боллоо шээ гэсэн чинь надаас ингэж асуусан. Аваа одоо би энд хэдэн жил сурах хэрэгтэй вүлээ? Тэгэхээр 12 жил сурах гэсэн чинь пөөх гээл тэгэл сургууль руугаа яваад орсон. Тэгээ явж орж байгааг хараад сэтгэл бас хэцүү болсон. Одоо нэр миний хөө чи яаж 12 жил сурна да? Яаж 12 жил даалгавар хийн дээ гэж бодсон. Тэглээгээ бүх зүйл сайхан болчих уу? Ахлах сургуулаа төгсөөгөө сайхан болчих уу? Үгүй. Дахиад их сургуульд орно. Их сургуульд орлоо гэд бүх зүйл сайхан болчих уу? Үгүй. Ажил мэргэжилтэй болох хэрэгтэй. Тэгээ шууд гайгүй ажилтай болчих уу? Бас хэцүү шүү дээ, тий? Тэгэж байж байгаа л одоо зөвх юм бол хүн шиг амьдрдаг амьтан гэж ялаа. Цэцэрлэгт явдаг амьтан гэж байгаа юу? Байхгүй шүү дээ. Сургууль сурахгүй байсан ч гэсэн хоол унд нь тэгэл бэлэн байж л байна. Та бүхэн сургууль сурж байгаа үхэр харсан уу? Өвс яад идэхийг заалгадаг амьтан байгаа юу? Байхгүй шүү дээ. Зүгээр л гараад харахад тал дээр хоол үнс нь ургацсан л байж байна. За одоо өвөл болж байна. Та бүхэн өвлийн хувцас бэлдсэн үү? Бид нар чи өвлийн хувцас бэлдэх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл мал яаж байна? Аяндаа өөрөөс нь усноос нь ургаад өвлийн хувцас өмсөж чинь. Зун боллоо, ус нь гуйж унаал зуны хувцас өмсөж чинь. Тийм үү? Тэгтэл хүн л яаж юм гэхээр хоол ундныхаа төлөө, өмсөж зүүх хувцсныхаа төлөө насан туршдаа хөдөлмөрлж байгаа л тэгэл энэ дэлхийгээс явах болчихдог. Энэ сууж байгаа эмээ өвөнөөс асуувал та бүхэн өөрсдийгөө жаргаагаад, өөрсдийгөө амраагаад, өөрсдийгөө зугаацуулсан хугацаанд хэр байгаа бол бараг л байхгүй байна.
Амьдралынхаа бүхий л мөчүүдийг л яг үхтэл үр харам гээл үр хүүхдүүдэд өсөхийн төлөө л зүтгэсэн баг. Тэг чи үр хүүхдүүдэд ямарсан сургууль сургаад нэг ажил мэргэжилтэд болгочлоо. Тэгээ сэтгэл амарх уу? Үгүй. Одоо нэг ямар хүнтэй суудсан болоо, тэр нь одоо жаргаад юм болоо, зовоод юм болоо гэж байнга санаа зовно. Тэгээ гэр бүлтэй боллоо. Тэгээ бас сайхан болчих уу? Хоорондоо муудалцж байгаа болоо, яаж байгаа бол гэж санаа зовно. Тэгж байгаа хүүхдтэй болноо. Тэгвэл хүүхдийн яах вэ? Харж л таарна. Одоо ингээл Улаангомч гэсэн хүүхэд цэцэрлэг зөөдөг эмээ өвгөнөрийн маш том ажил байна. Хөрхи өөрөөсөө тухтааж цайгаа ууж чадахгүй. Одоо нөгөө хүүхдийн авах цаг болчлоо. Одоо нөгөө хүүхдийн хүргэж өгөх цаг болчлоо гэж сургуулийн оронд шогшоол явж идэг. Тэгж байгаа л арай гэж нэг гайгүй болонгод яах вэ? Аль хэдийн өөрөө хөгшөрсөн. Нэг л мэдхэд үхэл гэдэг зүйлдээ ойрхон ирсэн байдаг. Тэгтэл хүний энэ дээр Библиэр хэлсэн тэдгээрийн ориглон зүдүр өө гашууд өнгөрдгөө. Ингэж явж байгаа л үхдэг байсан бол ингээл үхэл бүх юм дуусчдаг байсан бол хүний амьдрал шиг тийм утгагүй амьдрал байна уу? Хэцүү амьдрал. Тэрний оронд мал адгуус хамаагүй л дээр байгаа шүү дээ. Хүүхдүүдийнхээ төлөөч зовхгүй, хүүхдүүд нь ч гэсэн аав ээжийн гар арахгүй. Одоо үнэ нэг туглалал бол тоглолт нэг жилийн дараа гэтэл сайхан бие дагаал өөрөө амьдраа явчин тийм үү? Хин хинийн сайхан амьдрч чинь ээж нь үнэн сайхан амьдрын биерүүн сайхан амьдраа явчихдаг. Тэгтэл хүн болохоор яадаг вэ? Байн хойноосна. Хэрвээ ингэж амьдрсаар байгаа дуустдаг байсан бол хүний амьдрал шиг утгагүй зүйл алга. Тэгтэл бурхан хүнийг үнэнхээр онцгоогоор бүтээж өгсөн байгаа. Яагаад гэвэл Библиэлд бурхан юу гэж хэлсэн гэхээр хүнийг маш онцгоогоор бүтээсэн гэсэн. Эхлэл 1-ийн 27 дугаар ишлэл. За энэ ишлэлийг хамтдаа нэг уншийе. Ийхүү бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир эмээр нь бүтээжээ. Бурхан анх хүнд энэ дэлхийн ертөнцийг бүтээгээд хүний төлөө бүхий л амьтдыг бүтээж өгсөн. Амьтдыг бүтээхдээ бол бурхан ямар ч байсан бүгдийн төрөл төрлөөр нь ингээл гой сайхнаар бүтээсэн. Харин хүний бүтээхдээ бурхан үнэнхээр их онцгой анхаарад өөрийнхөө төрхөөр бүтээсэн гэж хэлсэн байна. Библиэлд заримдаа анх намайг сүмд очиход нэг хүн тэгж хэлсэн. Бэлгүнээ чамайг бурхан үнэнхээр хайрлдээ шүү гэж хэлсэн. Тэр үг надад жоохон худлаа санагдсан. Яаж бурхан намайг хайрлдээ? Дээрээс нь бурхан намайг хайрлаж байгааг энэ хүн яаж мэдж байгаа юм бол гэж дотроо жоохон тийм дургуутсан сэтгэлтэй байсан. Тэгтэл Библийг сураад үзтэл бурхан намайг хайрлаж байгаа шалтгаан нь ердөө л энэ байна. Өөрийнхөө төрхөөр бүтээсэн гэдэг. Тэгтэл би энийг бас хизээ ойлгосон гэхээр өөрөө хүүхдтэй болсныхаа дараа л ойлгосон. Яасан гэхээр одоо та бүхэн миний царайг харуул миний нүд жоох юм унжуу байгааз төгсгөлнө. Тийм ээ нөө. Тийм. Өөр багадаа ийм царайтай байсан. Тэгсэн чинь манай нэг найз, манай багын найз надад юу гэдэг вэ? Бэлгүнээ чи ер нь том болохоор заавал юм нэг жартгар нүдтэй их нэртэй болоорой гэж тэгдэг гэсэн. Тэгжээс нэг гайгүй тэгшгэн нүдтэй хөхөг төрийн шүү гээл. Байнга тэгж тоглолдог байсан. Тэг ямар ч л байсан үнэхээр хөөрхөн үзэгдлэнтэй их нэртэй болсон. Давхраатай нүдтэй, том нүдтэй их нэртэй болсон. Тэг чи хамгийн анхны хүүхэд маань төрсөн чи охин төрсөн. Тэгсэн чи хиний нүдийг дөөрөөсөн бахав. Миний нүдийг дөөрөөцсөн. Яг бүр надтай адилхан. Хүмүүс харахлаар ээжигээ дөөрөхгүй аавыгаа дөөрөөждөг гэл. Тэгсэн мөртлөө надаа болохоор ямар харагдах вэ? Тэр намайг дөөрөөсөн нүд нь хамаагүй л хөөрхөн харагдаад байна. Хэрвээ ээжигээ торомгор нүдтэй байсан бол нэг төсөөлөгдөхгүй. Одоо байгаа нүд нь л надаа хөөрхөн харагдаад байна. Дээрээс нь би ингээ унтахтаа тийм бөхчм унтаж чаддгүй. Хүнжил нөмөр барыг чадахгүй. Заавал хүнжил нөмөрхөөр заавал өрөөсөн хөлөө заавал хүнжлээс гаргаж унтдаг тийм зуршилтай. Тэгсэн чинь одоо манай хоёр хүүхэд хоёулаа яг тэгж унтдаг адилхан. Тэрийг харахлаар л яг уу бүр ингээ сэтгэл хайлал хайр үртэй. Намайг дүүрээс уучраас. Тэгтэл тэрийг харчаад энэ үг санаанд орсон. Бурхан намайг хайрлаж байгаа шалтгаан юу юм бол? Өөрийнхөө төрхөөр бүтээсэн сүнстэй бүтээсэн учраас л үнэнхээр их намайг хайрлаж байгаа юм байна. Энэ дэлхийд байгаа хүн болгоныг бурхан өөрийнхөө төрхөөр бүтээсэн сүнстэй бүтээсэн. Тийм учраас бурхан хүн болгоныг хайрладаг. Та бүхэн Библийг аяндаа жоохон сураад үзэх юм бол энийг бүр баттай мэдэж чадах байх. Бурхан үнэхээр биднийг хайрлд юм байна гэдгийг. Эхлээд 2:7 энэ ишлэлийг хамт уншийе. Тэгэхэд эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. Бидний энэ биеийг бурхан газрын шорооноос уралсан гэж хэлсэн байна. Хамгийн анхны хүн Адамын биеийг бурхан газрын шорооноос уралчаад өөрийнхөө төрхөөр бүтээгдсэн сүнсийг оруулсан чинь хүн амьд оршигч болсон гэж хэлсэн байна. Тийм учраас бурхан бидний бүтээхдээ сүнстэйгээр бүтээсэн гэж хэлж байна. Сүнстэйгээр. Тэгвэл биднэрт үнэхээр сүнс гэж байгаа болов уу? Библиэлд сүнстэй бүтээсэн гэж байна. Тэгвэл хүнд сүнс байдаг болов уу?
Тийм үү? Бид нар бол сүнс байдаг гэдгийг хүн болгон мэднэ. Байнга сонсож ирсэн. Яагаад гэвэл лам дээр ч юм бол сүнс чинь зайлч сүнсээ дуудвал гэдэг. Тэгтэл сүнс гэдэг зүйл миний биед байдаг л орж гараад идэг тийм гадны зүйл биш. Харин сүнс бол юм бэ гэхээр жинхэнэ би өөрөө л тэр сүнс юм байна. Тийм үү? Та бүхэн одоо шинэ бэлгүүн гэдэг хүн аль байна? Тийм бол та бүхэн над руу заах бах тий. Тэгтэл эн чинь бэлгүүний биеин шүү дээ. Тийм үү? Энэ бэлгүүн мөн үү? Бэлгүүнд толгой нь. Бэлгүүн мөн үү? Биш гар нь. Жинхэнэ бэлгүүн яг аль вэ? Хүн гаргүй болсон ч бэлгүүн хിവэрэ байж л байна. Тийм үү? Би хөлөөд хариулсан ч бэлгүүн хിവэрэ байж л байна. За бүр муугаар одоо зүрхээ хиймэл зүрх хийсэн ч гэсэн тийм үү? Илэг бөөрөө хүний өөр доонрын илэг бөөр хийсэн ч гэсэн бэлгүүн гэдэг хүн би өөрөө байж л байна. Тэгвэл жинхэнэ би яг хаана байгаа юм бол энэ бие махбод дотор амьдарж байгаа сүнс нь юм бэ гэхээр жинхэнэ бэлгүүн би өөрөө байна. Тийм учраас бид нар бол зүгээр л цаг хугацааны ирэхээр хөгшрөөл 70 80 жил амьдарж байгаа үхээд алга болчдөг хүмүүс биш. Зөвхөн цаг хугацаа 70 80 жил гэдэг зүйлд бидний амьдарж байгаа бие л муудаж хөгшөрж өвдөж хавдна үхээс биш. Би өөрөө бол яг уу бурхантай адилхан мөнхөд амьдардаг тийм оршигчоо гэж хэлсэн байна. Тийм учраас хүн бол бидний бие махбод энэ дэлхий дээр өнгөрүүлэх амьдрал маань л 70 80 жил болохоос биш. Би өөрөө яг уу гэхээр хүн болгон өөрөө мөнхөд амьдардаг гэдгийг Библиэлд хэлсэн байна. Бурхантай адилхан. За тэгвэл үнэхээр энэ хүнд сүнс гэж байдаг болов? Энэ маш их чухал асуудал. Тэр учраас энэний талаар бүгдээрээ нэг бодож үзье. Библиэлд харах юм бол бидний биеийг бурхан ийм 3 зүйлээс тогтдгоо гэж хэлсэн байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр энэ бие махбод байна. Та бүхэн бие байгаагаа мэднэ үстэй тий. Угаасаа бие байгаа учраас бид нар нүдэнд харагдаж байна, гарт баригдаж байна. Дээрээс нь өлсөх, даарах, цангах энэ мэдрэмжүүд чинь бүгдээр юу? Бие байгаа учраас л төрж байгаа мэдрэмжүүд байна. Дээрээс нь бид нарт сэтгэл гэж байгаа. Мэдлэг, хайр, тийм үү? Баярлдаг, уйлдаг, гунигэлдэг энэ чи юу? Хүн сэтгэл байгаагийн илэрхийлэл. Тэгтэл ургамал амьтанд бол бийч байгаа. Тэгтэл ургамал сэтгэл байгаа болов? Байх. Тэгтэл амьтанд сэтгэл байгаа юу? Байгаа. Амьтан бол баярлдаг, тийм үү? Гунигэлдэг, адилхан сэтгэл байна. Тэгтэл бурхан сүнсийг зөвхөн хүнд л өгсөн гэж хэлсэн байгаа. Тэгвэл сүнс байгаа гэдгийг бид нар яаж мэдэж болох вэ гэхээр амьтан хүн хоёрын ялгааг харахад юм бол баттай мэдэж болно. Хамгийн ихнийх нь сүнс байгааг бид нар мэдэж болох арга юу вэ гэхээр хүн болгонд бурхныг хайсан сэтгэл байж байдаг. Одоо хичнээн би бурхан байдагт итгэдэггүй. Би ээжтэй л итгэдэг, эсвэл өөртөө л итгэдэг. Тийм хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгсэн мөртөө амьдрал нь үнэхээр хэцүү зүйл тулгарнгууд яадаг вэ? Өөр ирэхгүй ямар нэгэн бурхныг хайдаг, ямар нэгэн лам дээр очдөг ч юм уу, эсвэл ямар нэгэн ном уншуулдаг ч юм уу, эсвэл хаа нэгтээ уулан дээр очиод бурхан минь та үнэхээр жинхэнэ бурхан гэж байдаг бол надад туслаач гэд залбирдаг тийм үү? Хүн болгонд л ийм сэтгэл байдаг. Тэгтэл амьтанд ийм сэтгэл байгаа юу? Амьтанд ийм сэтгэл байхгүй. Одоо чи нэг хон чонон төөгдөө явж илаа. Тэнгүүтээ нөгөө хон зогсон гутал бурхан минь яана туслаарай намайг энэ боохоны бол бити болгооч гэж залбирх уу? Үгүй. Энэ зөвхөн хүндэл байдаг сэтгэл байна. Ямар нэгэн бурхан байж л таараа гэд хүн ялангуяа өөрт нь өөрөө яаж чадахгүй нөхцөл байдал тулгарх үед. Ялангуяа энд байгаа аауд ээжүүд бол хүүхдээ өвдөх үед бол зөндөө дотороо залбирсан л баг. Тийм үү? Би бүр бурханд итгэдэг хүн ирнэ. Манай том охин бүр маш өндөр халуурсан. Халуураад шүн яаж чадахгүй байх үед өөр ирэхгүй л залбирал гарч байгаа. Яа, бурхан минь болтгсон бол өмнөөс нь намааг өвдүүлээд өгөөч. Зүгээр болгоод өгөөч гэл. Яаж юм гэхээр хүн болгонд бурханыг хайсан сэтгэл байж байна. Энэ бол юу вэ гэхээр бурхан байгаа учраас л өөрийг нь олж хайх сэтгэлийг бурхан хүний сүнсэн дотор бүтээж өгсөн байна. Тийм учраас хүн төрлөх чанараараа л бурханыг ирж хайдаг. Яг тэгэхээр жинхэнэ бурхан байгаа учраас. Түүний дараа хүнд мэс чанар байна. Мэс чанар гэж юу гэлж байгаа гэхээр бид нар хүний мэс гэж ярьдаг шүү дээ. Юу байдаг вэ гэхээр буруу зүйл хийх үед өөрийг маань буруутгадаг, өөрийн маань сэтгэлийг хатгадаг тийм тохиолдол байдаг. Та бүхэн тийм үед таарч ирсэн үү? Нэг өрөөнд би гав ганцаархандаа байлаа. Тэгээ би яг нэг болохгүй буруу юм хийх гэж байлаа. Тэгтэл яг л хойноос хүн хараад байгаа юм шиг эсвэл нэг хүн мэдээд байгаа юм шиг тийг санагдчихсэн үү? Санагдаж байгаагүй юу? Санагдчихсан баг. Одоо нэг хэсэг манай улс чинь нэг хэсэг зоосон мөнгө хэрэгэлдэг болсон шүү дээ. Та бүхэн санаж гин үү? Зоосон мөнгө Монгол улс хэрэгэлдэг болсон. Тэр үед би нэг за яста мөнгө цуглуулнаа гээл нэг зоосон мөнгө гэдэг юм төмөр савтаа болоод тэрийгэ түгччихэл түлхүүрийн ээждээ өгөөл сүрхий юм бол ээждээ хадгалуулчаал
Өөрөө зоосон мөнгө гэж цуглуулсан аав ээжээс. Тэгсэн чинь нэг өдөр бүр сига тогломоор санагдаад болдгоо. Сига тогломоор гэдэг мөнгө хэрэгтэй байгаад байдаг. Тэгсэл яасан гэхээр тэр савн дотроос мөнгө авмаар байдаг. Ээжээс гоохон бол ээж угаасаа өгөхгүй. Мөнгө авмаар байдаг. Мөнгө авъя гэхээр түлхүүрээ ээжэд хадгалуулсан. Тэгээ яах вэ гэж бодож сууж байгаа бүр үнэхээр мэрэгэн аргуулсан. Одоо энд байгаа жоох хүүхдүүд буруу юм зааж өгөх гээд байна л та. Яасан гэхээр ээжийн нөгөө хөмсөг зулгаадаг хайчууд нь штэ. Тэр хайчийг зоосны нөхрөө нь оруулангуудаа амын дэлгэчээд доош нь оруулаад сэгсэрж байгаа хавчингууд нэг зоос заавал хавчигддаг. Тэгээд нэг хэсэг мөнгө авсан. Тэгээ авч явах үед яаж юм гэхээр яг л хойноос хүн хараад байгаа юм шиг. Яг л ээж ороод ирсэн юм шиг. Тим мэдрэмж төрдөг. Та хүн тийм үе байсан уу? Тэр юу вэ гэхээр мэс чанар гэдэг зүйл. Хүн өөрийнхөө буруу зүйлийг хийснийг мэдснийхаа дараа тэрэндээ маш их харамсан сэтгэл хүнд байдаг. Үнэхээр их өөр харамсдаг. Тэр юу вэ гэхээр мэс чанар гэдэг зүйл. Хүн аяндаа төрөхдөө л юу вэ гэхээр энэ зүйл буруу зүйл үү, зөв зүйл үү гэдгийг мэддэг. Харин тэр буруу зүйлийг хийх үед яадаг вэ гэхээр энэ мэс чанар дотор маш их хатгалт, маш их зовлон, маш их гуниг бий болдог. Нэг удаа Улаанбаатарт би Библийн талаар сурч хагаад Библиэлд Бурхан бидрийг яаж аварсан талаар авралын талаар гарч байгаа. Тэгтэл нэг имээ тийшсэн. Бурхан намайг хизээч уучлахгүй байхаа гэл. Гэхдээ Бурхан таныг уучлж чадалгүй байх вэ? Та яагаад тэгж бодож байгаа юм бэ гэсэн чинь тэр имээ өөрөө өөрийгөө уучлж чадахгүйсэн. Юунаас болсон гэхээр тэр имээ 2 удаа өрөөндөлт хийлгсэн байсан залуудаа. Тэгчээд тэр 2 хүүхдээ байнга боддог гинэ. Хэрвээ тэр 2 хүүхд маань байсан бол төрсөн байсан бол өдөө тэдэн настай байх байсан та. Тэр зовлон байнга сэтгэлийг нь хатгаж явсан байна. Яагаад вэ? Мэс чанар байгаа учраас. Тийм учраас хүн буруу зүйл хийх юм бол аяндаа тэр буруу зүйл нь байнга зүрх сэтгэлийг нь хүндэж хатгаж явдаг. Бурхан энийг бүтээж өгсөн. Яагаад гэвэл хожим нь хүний амьдралыг зөв бурууг шүүлт байгаа учраас гим нүгэл тэр гим нүглийн шүүлт байгаа учраас Бурхан зориуд хүнд мэс чанарыг өгсөн. Дээрээс нь энэ зөв зүйл үү буруу зүйл үү гэдгийг ялгах чадварыг хүнд өгсөн байна. Энэ сэтгэл амьтанд байгаа юу? Нэг чон эренгүүтээ хонь бариад идчихлээ. Тэгсэн чинь хураг нь хажууд нь ойлаа суучлаа. Миний ээж үгчлээ. Би одоо өнчирчлээ гэсэн чинь чон тэрийг харангуудаа өрөвдөд би ямар өөдгөө амьтан бэ? Энэ хургийг өнчрүүлчихлээ штэ. Би өөртөө махнаас гарнаа тэг чон байгаа юу? Тэгтэл хүн харин тэгдэг. Хүн өөрийнхөө хийсэн буруу зүйлийг ухаарсныхаа дараа өөрийнхөө амьдралыг оронгоор нь өөрчилдөг хүмүүс маш их олон байдаг. Яагаад гэвэл мэс чанар гэдэг зүйл байгаа учраас. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр хожим Бурхан зөв бурууг шүүлт байгаа учраас Бурхан энэ сэтгэлийг биднэрт өгсөн байна. Түүний дараа бас хүндэл байдаг сэтгэл юу вэ гэхээр мөнхөд амьдрах юмсан гэсэн сэтгэл. Мөнхөд амьдрах юмсан гэсэн сэтгэл. Та бүхэн мөнхөд амьдрахыг хүсэж байна уу? Наанаа бол бид нэг мөнхөд амьдрж яад уйдгартай штэ гэж тэгж магадгүй. Тэгсэн мэт яг цагаад бол яах вэ? Тийм үү? Манай эмээ хоёр одоо манай эмээ юм байсан. Ууралгал юм бол угаасаа л эмээ болгоны сүрдүүлдэг хүчин тэр штэ. Одоо би л бушуухан үхээд өгье гэл. Тэр үгээр л байнга сүрдүүлдэг. Манай эмээ одоо би болохоор эмээгийнхаа одоо ганц ачин одоо маш олон зээнэртэй харин нэг эрэгтэй ач, нэг эмэгтэй ачтай байсан. Тэр үедээ эмээ маань юу гэж ярьдаг гэсэн гэхээр муу ачигаа л хүнтэй суухыг харчих юмсан гэл тэгдэг байсан. Тэгээ би аль хэдийн хүнтэй суугаад суусан тэгэхээр дараа манай эмээгийн хүсэл нь юу байсан гэхээр нэг ачийнхаа хүүхдийг л харчих юмсан гэл тэгэж хүсдэг байсан. Тэгчээд би хүүхдтэй болсон. Тэгсэн чи дараа нь яасан гэхээр манай дүүг эмэгтэй ачигаа хүнтэй суулгачих юмсан гэл хүссэн. Тэгээ байж байгаа хүүхдийг харчих юмсан гэл хүссэн. Би саяхан хүүхдэн төрсөн. Тэгвэл одоо яаж байгаа гэхээр энэ эдийгээ том болохыг харах юмсан гэл гэж. Хүн угаасаа юу? Угаасаа урт наслахыг хүсдэг. Мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэл байж. Үхээд үгүй гэсэн ирнэл яах вэ? Би энэ өвдөнгөт имээ угаал, имлэг рүү яваал имчилгээ хийлгдэг. Яагаад вэ? Мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэл угаасаа хүнд байна. Тийм үү? Мөнхийн усан байдаг бол хайртай ээждээ өгөх юмсан гэж дуулж байна. Тийм үү? Хүн угаасаа мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэл хүний дотор байж л байдаг. Яагаад вэ гэхээр мөнхөд амьдрч болох Бурхан ертөнцийг бүтээсэн учраас. Хүнийг угаасаа мөнхөд амьдрдгаар бүтээсэн учраас Бурхан хүний сэтгэл дотор мөнхийг ирж хайсан сэтгэлийг оруулсан байна. Тийм учраас Библийн номлогчийн 3 дугаар бүлэг дээр Бурхан хүний сэтгэл дотор үрд мөнхийг байгуулсан гэж хэлсэн байна. Үрд мөнхийг хүссэн сэтгэлийг Бурхан оруулж өгсөн гэсэн. Тийм учраас бид нэг жоохон бодоод үзэхдээ Бурхан үнэхээр байна гэдгийг мэдэж болно. Үнэхээр байна гэдгийг.
Тэгээ дээрэс нь бас сүнс байна гэдгийг мэдэж болох бас нэг боломж байна. Юу вэ гэхээр та бүхэн клиник үхэл гэж сонсч байсан уу? Юу гэдэг вэ гэхээр нас барчаад эргээд амь орсон хүмүүс байгаад байдаг. Нас барсан ирнэ хэдэн минутын дараа амь орчдөг. Эсвэл хэдэн цагийн дараа амь орчдөг. Бүр хэдэн өдөр байж байгаад амь орсон хүмүүс ч гэсэн байдаг. Тийм тохиолдлыг юу гэдэг вэ гэхээр шинжлэх ухаанд клиник үхэл гэж нэрлэдэг. За юу болдог вэ гэхээр хүн байж байгаа нас барангуудаа эргээд амь орсон хүмүүсийн ярьдаг нийтлэг дөрвөн зүйл байна. Эхнийх нь юу гэхээр тэр хүн биеэсээ гарангуудаа өөрийнхөө биеийг харсан гэсэн байна. Тэр хүн үхээ дуусчдаг байсан бол биенээсээ гарч ирээд өөрийгөө харна гэж байхгүй шүү дээ. Тийм үү те? Яг л кинон дээр гардаг шиг одоо бид нар ийм кино зөндөө үздэг шүү дээ те? Сүнс нь босч ирээл явж идэг. Яг л ирэн шиг өөрийнхөө нь биеийг хөвтцэн, амьсгал нь зогсцсон хөвтж байгааг хардаг. Тэгээ бас өөрийнх нь эргэн тойронд юу болж байгааг ажигладаг хүмүүс. Тэгчээд нэг хормын дотор өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдрал бүгдээрээ нүднийх нь өмнөр өнгөрдөг гинэ. Тэгэж байжгаад харанхуй хонглоор явсаар байгаад нэг гэрэл мэт зүйлтэй уулзсан гэд дийлэн хүмүүс нь тэгж ярьдаг. Одоо энийг би зохиож яриад байгаа юм биш. Яг бодитоор үхчээд эргэж амилсан хүмүүс энийг байнга яриад байна. Тэгтэл бодитоор сүнс байна гэдгийг одоо шинжлэх ухаан ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Бодитоор хүн нас орсны дараа биенээс нь гарч ийн. Тийм учраас үхэл гэдэг зүйл юу вэ гэхээр үхээд бүх зүйл дуусчихж байгаа юм биш. Би зөвхөн энэ мах бодоосоо салгаад өөрийнхөө сүнслэг биеэрээ амьдрахыг л юу гэж байгаа вэ? Үхэл гэж хэлж байна. Энэ бие махбод сүнс хоёр салахыг үхэл гэж байна. Ийм тохиолдол бүр маш их олон байдаг. Энэ Кен улсын хүн яасан гэхээр 3 цагийн дараа амь орсон байна. Нас урчаад. 3 цагийн дараа эргэж амь ороод өөрийнхөө харсан юмнуудыг ярьсан. Дэлхийн хаасаагүй ийм хүмүүс. Ямар шашинтай байна, ямар яс үндэстэй байна, ямар боловсралтай байна, ямар ажил төрөл хийж ин тэрнээс үл хамааран дэлхийн бүх хүмүүс яг адилхан байна. Энэ имээ бүр гайхалтай. Энэ 61 настай имээ Людмила гэдэг имээ яасан гэхээр моорогт 3 хоног байж байгаад амь орсон. Та хүн ийм хүмүүс зөндөө олон байна. Та хүн ингэж бодож ирсэн үү? Дэлхий дээрэр нь хүн нас барангууд шууд оршуулдаг улс гэж байгаа болов. Ямар ч шашинтай улс вэ? Хүн нас барангууд шууд оршуулдаг газар гэж байхгүй. Бүгд л мэдээж оршуулгын зан үйл нь улс газар болгонд өөр байдаг. Тэгсэн мөртлөө нийтлэг нэг зүйл нь юу вэ гэхээр цогцыг нь хэсэг хугацаанд байлгадаг. Ягаад гэхээр дээр үеэс хойш ингээл эргэж амь орж байгаа тохиолдлууд мэрсэр гардаг байсан учраас тэгдэг байсан байх гэж бодсон. Одоо зарим улсууд бүр Хятадд бол заримдаа хүний цогцыг сар байлгаж байгаад оршуулгын ёслолыг хийдэг. Хүлээдэг. За тэгтэл юу болсон гэхээр энэ нэг Реймонд Муди гэдэг Америкийн зүрхний мэс засалж эмч байсан. Тэгтэл энэ хүн нэг удаа нэг 50 орчим настай эмэгтэйд хагалгаа хийжсэн чинь нөгөө эмэгтэй зүрхэн зогсоод нас урцсан. Зүрхийн хагалгаа хийж хагаад хагалгаа нь амжилтгүй болоод нас урцсан. Тэгчингүүтээ хэсэг хугацааны дараа буцаад амилсан байна. Тэгчээд энэ эмчид юу гэсэн гэхээр би таныг надад хагалгаа хийж байгааг харсан. Би биеэсээ гараад өөрийнхөө биеийг харсан гэсэн. Тэгээ энэ эмч ихэндээ итгээгүй. За энэ эмэгтэй яг одоо димэрсэн байна гэж тэгж бодсон. Тэгээд хэдэн жилийн дараа өөрөө толгойдоо хагалгаа хийх хэрэгтэй болсон. Тэгчээд толгоондоо хагалгаа хийлгэж байхдаа өөрөө энийг бодитоор биеэр мэдэрсэн байна. Тэгчингүүтээ буцаад тэнхэрснийхаа дараа ажилдаа оронгуудаа нөгөө эмнэлгийн стор татгалагдсан байгаа ийм зүйлийг мэдэрсэн гэж байгаа бүх хүмүүсийн сторийг авч ягаад бүгдийг судалж үзээд очиод ярилцлага хийгээд юуг мэдж авсан бэ гэхээр хүнд угаасаа сүнс байна. Хүн үхчээд тэр чигтээ алга болчт юм биш. Сүнс нь очиод мөнхөд амьдрдгаа гэдгийг олж мэдээд ийм номнуудыг гаргасан байна. Энэ үний бичсэн номнуудаас бас зарим монгол хэл дээр орчуулагдсан байлээ. Энэ хүү юу гэж юм гэхээр үнэхээр хүн сүнс байна гэж. Бүр дээрэс нь маш олон их сургуулийн профессорууд, эрдэмтдийн бүр судалгааны баг олон улсын үхлийн дараахыг судалдаг. Үхсний дараа өөр ертөнц байна гэдгийг судалдаг тийм нийгэмлэгүүд ч гэсэн байна. Монголд хүртэл энийг мэдэрсэн хүмүүс их олон байна. Нэг удаа Улаанбаатарт одоо залуучдын холбоонд оюутнуудад семинар хийжсэн чинь тэр үед нэг залуу семинарын дараа ирсэн. Номлогчоо би яг энийг мэдэрч ийсэн юм аа гэл. Яасан гээд гисэн чинь хагалгаа илгэж явах үедээ өөрөө ямар ч юм бие харчаал тэгэл яг юу болсныг санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан би биеэсээ гарчаад өөрийгөө ингээд хагалгаа хийж байгааг хараад байсан гэл тэгж хэлсэн. Тэгчээд дараад нь тэрийг нөгөө гэрийнхэндээ ярьсан чинь гэрийнх нь итгэхгүй байж байгаа. Сүүлдээ бүр за энэ сэтгцэнд өөрчлөлт орж ийн гэ шараадны имлэг рүү аваачих гэсэн гинэ. Тэгэхээр нөгөө залуу айгаад ярихаа болцсон. Тэгчээ семинар дээр энийг би чинь тэр үед клиник үхлийг мэдэрсэн юм байна штэ. Яг ийм зүйл болсон гэдээ хэлсэн. Тийм үнтэй би амьдралаа 3 удаа уулзж байсан. Монголд хүртэл ийм олон хүмүүс байна. Одоо та бүхэн нөгөө сонгодоо имлэгийн захирал болцайхан гэ эмч байдэн штэ. Хүүхдийн зүрхэнд мис засал хийдэг. Тэр эмч хүртэл
энийг мэдэрчээд ярилцлага өгсөн байсан. За бүгдээрээ энэний талаар нэг баримтат нэвтрүүлгийг хамтдаа харцгаая. Үхэл гэж яг юу юм бэ? Үхэх процесст юу болдог юм бэ? Үхэж байна уу? Зүгээр л бие орхиж байна уу? Үхэл гэдэг нь төгсгөл үү? Эсвэл шилжилт үү? Үгсний дараа юу болдгийг бид мэдэхгүй ч хэн нэгнийгээ хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд сайн төрөл олсон эсвэл олоосоо гэх далд итгэл хүн бүртэл байдаг. Яг Европын хонхоор бол үхэл гэдэг юм бол их энгийн уул нь бол зүрх зогсоод амьсгал зогсоод 2 минут болоод тархины эс үхээд эргэлтгүй өөрчлөлтөнд орохыг л үхэл гэж. Үхлийн өмнөх бүх орчноосоо таслагдаад ухамсар зөвхөн ингээ өөр дөрөө юм ганцхан чухал юм дээр төвлөрөөд аваад эхэлж байгаа. Хурааж юм гэсэн үг үү? Тий. Тархины үйл ажиллагаа зогссон тохиолдолд цаашид юу болоод байна гэдэг яг энийг бол клиник үхэлд орсон хүмүүсийн амнаас сонсоход бол яг уу ганц 2 зүйлүүд нь л өөр боловч яг нэг ижил зүйлийн талаар бол яриад байдаг. Бас энэ нэвтрүүлгийн агуулгын хүрээнд сонсохоодыг нэлээд одоо мэдэх улсуудаас нь сонсож яриулж үзлээ. Тэр клиник үхлийн тухай бас нэлээд асуулаа. Клиник үхэл дээр нэмээд асуухад тарих бүр эргэлтгүй одоо үхсэн гэж тодорхойлсны дараа эргэж зэрэгдэх тохиолдол байдгийм үү? Өөрөө би алтад 2000 онд явжгаад нөгөө пенцилин G судас руугаа тариулаад анафилактик шоконд ороод. Тэгэхэд бол яг сонсоход гардаг шиг тэр Америкийн модигийн олон зуун хүнээс асуусан шиг одоогийн юутай их төстэй үйл явдлаа. Гэтэ тэр нь миний эхний хэлдэгтэй их адилхан. Хэрэггүй юмнаас бүх юм авчиж байгаа. Над дээр яасан хэрэг зүрхний лугшилт болгоноор ингээд ертөнцийн жижигрээд байсан. Тэгсээр хамгийн сүүлд нь ингээд ерөөсөө миний ингэж орж ирээд ийм нарийнхан миний лугшилтаар нэр. Явал явчих юм байна гэд би эмч юм болохоор сонирч байгаа байхгүй юу? Явчих юм байна. Яваад үзэх юмсан гэд тэр хаанч бодоод байгаа. Тэгчихэд заагаад ээжийг маань хин надаас хойш харах юм бэ, хин оршуулах юм бэ гэж бодсон байна. Ремонд Мүүдигийн судалгаан дээр бид юм нас орсон хүмүүсийн ихэнх нь яг тэр өөхөх процесстэй өөрийн амьдралаа туулж өнгөрүүлсэн амьдралаа эхнээс нь дуустал яг л одоо дахин амьдарч байгаа юм шигээр туулж мэдэрсэн тухай ярьсан байдаг. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний тархинд бол бидний төрснөөс эхлээд хүү хүртэлх бүх үйл явц бол секунд доллар хэмжигдэн одоо оршиж байдаг. Тэгэхээр энэ бүх туршлагууд бол зүгээр нэг хуримтлагдаагүй байх гэж бодож байна. За хүн сүнс байна уу? Боддоор байна тийм үү? Бидний иргэн тойронд ийм тохиолдол зөвхөн монголоор эхэлтгүү дэлхийд даяар ийм тохиолдол маш их олон байна. Тэгмээс бид нар юу мэдэж болох вэ гэхээр хүнд гарцаагүй сүнс байна гэдгийг мэдэж болно. Тийм учраас Библиэлд бурхан ингэж хэлсэн байгаа. Йов 19:26 дугаар ишлэл хамтдаа уншийе. Арьс минь устгагдсан хойнч би махбодороо бурхныг харах болоо. Хүн үгсний дараа яах вэ гэхээр бурхныг харна гэж хэлсэн байна. Номлогчийн үгс 12:7 дээр ингэсэн байна. Хамт уншийе. Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж амьсгаан үүнийг өгсөн бурхандаа буцхаажээ. Бидний энэ би шороогоор бүтээгдсэн учраас буцаад газар шороондоо шингээд харин би өөрөө яах нь вэ? Бурхны өмнө очтгоо гэж хэлсэн байна. Нэгснэ бид нар нас орох юм бол би энэ газар шороондоо шингээд би өөрөө бурхны өмнө шууд очтгоо гэсэн. Бурхны өмнө очиад яадаг вэ гэхээр Еврейсийн 27 дээр ингэж хэлсэн байна. Хамтдаа уншийе. Хүн ганц удаа үхэж дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг. Библиэлд ингэж гарч байна. Хүн нэг удаа үхнэ. Харин түүний дараа бурхны өмнө очиод шүүгдэдгээ гэж хэлсэн байна. Энэ шүүлтийн цаана юу байгаа вэ гэхээр мөнхийн там, мөнхийн диваажин байна гэдгийг Библиэлд хэлсэн байна. Тийм учраас бид нар Библийг заавал нэг удаа сураад үзэх шалтгаан юу вэ гэхээр энэ байна. За та бүхэн самбар руу хараарай. Хамсаа энийг бодож үзье. За та бүхэнд энэ самбар харагдаж байгаа үстэй тий? За бид нар
жинхэнэ бурхны талаар сурж байгаа. Жинхэнэ бурхан гэж яг байна уу? Хожим нь энэ дэлхийг бүтээсэн, хожим нь хүн төрлөختнийг шүүх тэр бурхан байна уу гэдгийг сурж байна. Тэгвэл тэр бурхан Библиэлд юу гэж хэлээд байна гэхээр хүн бол энэ дэлхий дээр нэг 70-80 жил амьдрнаа. 70-80 жил л амьдрна. Тэгвэл бид нар энэ махбодтой хүмүүс биш, бид нар сүнс байна гэж хэлж байна. Сүнс баттай байна уу? Баттай байна. Тэгэж явж байгаа нэг л өдөр бид нар үхэл гэдэг зүйлтэй нүүр тулнаа. За энийг бол бид нар маш сайн мэднэ. Бидний эргэн тойронд ийм үйл явдал байнга л болдог. Тийм шүү дээ. Хайртай хүмүүсээ алдах үе байна, хажуу айлын маань хүн өнгөрөх үе байна. Энийг бид нар байнга л харж явсан. Тэгтэл Библиэлд Бурхан нэмж хэлээд байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ үхэл гэдэг зүйлийн цаана шүүлт байна. Шүүлт байна. Хэрвээ тэр хүн гим нүгэлтэй байх юм бол мөнхийн там руу явдаг. Харин гим нүгэлгүй байх юм бол мөнхийн деважн руу, мөнхийн улс руу явна гэдгийг Библиэлд хэлээд байна. За тэгвэл хамгийн чухал нь энэ байна. Энэ яг үнэхээр үнэн болов уу? Энэ там деважн шүүлт жинхнээсээ байгаа болов уу? Хэрвээ там деважн байх юм бол бид нэр жоохон бодож амьдрах хэрэгтэй гэсэн үг. Тийм үү? Аль болох буруу зүйл хийхгүй, зөв амьдрах гэж хичээх хэрэгтэй. Хэрвээ там деважн байхгүй бол яг уу санаа зовхгүй амьдрч болно. Хэрвээ энэ шүүлт там деважн байвал магадгүй би тэр гим нүглийг хийцэн бол бурхны шүүх гим нүглийг хийцэн бол мөнхийн там руу явж мөнхөд харьцлах нэ гэсэн үг. Тийм учраас энэ асуудал өөрөө үнэхээр их чухал асуулт байна. Үнэхээр там деважн шүүлт гэж байгаа болов. Тэгвэл энийг бид нар яаж шалгаж үзэж болох вэ? Яаж шалгаж үзэх вэ? Энэ байна уу үгүй юу гэдэг өөрөө 50-50% магадaltaй асуудал. 50-50%. Үнэхээр там нэг бол байгаа, нэг бол байхгүй. Шүүлт нэг бол байгаа, нэг бол байхгүй. Энэ 50% магадлал гэдэг чинь маш их өндөр магадлал шүү дээ. Би жишээ эмнэлэгт очлоо. Эрт илрүүлэгт орсон чинь эмч тэгж хэллээ. За билгүнэ. Чи ер нь хортавдар туссан байх магадлал нэг 50% таа биш үү гэж хэллээ. Тэгвэл та бүхэн тийм оншаавал, тийм хариу сонсвол яах вэ? Дахиж бишээ нарийн шинжилгээ өгөх үхгүй юу? 50% юм биш. Гайгүй штэ гэж бодох юм байгаа юу? 10% байсан ч гэсэн бид нар үгүй штэ, тийм үстэй. Ягаад тэгэхээр энэ чинь баг үхэл амьдралын чухал асуудал учраас. Тэгтэл там деважн байна уу? Би дараа нь мөнхөд там юм уу, деважн руу явах уу? Бурхан үнэхээр шүүх үү? Энэ асуудал өөрөө 50-50% гэдэг бол маш их өндөр магадлалаа гэсэн үг. Тийм учраас энийг бид нар амьдралдаа нэг ч удаа болов заавал шалгаж үзээд энд бэлдэх хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл яавал бид нар там деважн байгаа эсхийг үнэн бодиттой эсхийг мэдэж болох бол. Одоо бол там деважн бидний нүдэнд харагдахгүй шүү дээ. Харин мэдэж болох ганц арга нь юу вэ гэхээр бидний сурах гээд байгаа жинхэнэ бурхан гэж байна уу үгүй юу гэдгийг л бид нэр шалгаж үзчих хэрэгтэй. Хэрвээ бурхан байх юм бол юу байна гэсэн үг вэ? Шүүлт там деважн байна л гэсэн үг. Хэрвээ бурхан байхгүй бол яг уу энэ байхгүй гэсэн үг. Тэгвэл маш олон хүмүүс юу гэж хэлээд байна гэхээр бурхан байна гэж хэлээд байна. Бүр тэр цумаа бидний итгэж бишиж хүндэлж явдаг эрдэмтэд шинжлэх ухаанчид олон мэдлэгтэй хүмүүс хүртэл бурхан байна гэж хэлээд байна. Та бүхэн Паскалыг мэдэх үү? Тэгэхээр Паскал юу гэж хэлсэн гэхээр хэрвээ хэн нэгэн танаас бурхан байдгүй гэж асуувал та юу ч бодлого байдаг гэж хариулаарай гэж хэлсэн байна. Яагаад вэ гэхээр Паскал өөрөө бурхан байгааг баттай мэдж байна. Дээрээс нь Паскал нэг ийм хүснэгт зурсан. За, яасан бэ гэхээр ийм хүснэгт зураад энэ хоёр төрлийн хүн байна. Эхнийх нь бурхан байдаг гэж итгэдэг хүн байлаа. Хоёр дахь нь болохоор бурхан байхгүй гэж итгэдэг хүн байлаа. Тэгвэл энэ хоёр хүн үхээд харсан чинь бурхан байгаа гэж итгэжсэн хүнийх нь зөв байна. Үхээд харсан чинь бурхан байж ин, шүүлт байж ин, там деважн байж ин. Тэгвэл энэ хүн хаашаа явах вэ? Энэ шүүлтэнд бэлдсэн учраас деважн руу явна. Мөнхийн деважн руу. Тэгвэл энэ хүний буруу бай. Үхээд харсан чинь бурхан байхгүй. Тэгвэл хаашаа яв? Яах вэ? Юу болох вэ? Бурхан байхгүй гэдэг чинь шүүлтж байхгүй, там деважн ч байхгүй гэсэн үг. Одоо хумхын тоос болдог бол болоод байхгүй болдог бол байхгүй болчихно л гэсэн үг. Тийм үү? Тэгвэл бурхан байхгүй гэж итгэж явсан хүний зөв байна. Үхээд харсан чинь бас бурхан алга. Тэгвэл энэ хүн яах вэ? Бас л юу ч болохгүй. Харин энэ хүний буруу байна. Үхээд харсан чинь бурхан байж байна. Тэгвэл яах вэ? Энэ хүн бэлдээгүй учраас там руу явна гэсэн. Паскал энэ хүснэгтийг зураад шууд бурхан байдаг гэж хэлээрэй гэж хэлсэн байна. Энэ нэгэсэндээ харанхуугаар бурханд итгэе гэсэн үг биш. Бурханы талаар заавал судлаад тэр бурханыг мэдэж авах хэрэгтэй гэж хэлсэн байна. Тийм учраас энэ удаагийн семинар маань ямар зорилготой вэ гэхээр яг үнэхээр энэ бурхан гэж байна уу? Тэгээд
энэ шүүлт там диваажин гэж байна уу? Тэгвэл яавал энэ шүүлтээс би мултарч диваажин руу явах боломжтой вэ гэдэг талаар хамтдаа Библиэс сурахыг хүсэж байна. Яг л Бурхан өөрийгөө мэдүүлэхийн төлөө Библийг өгөө зогсохгүй биднийг диваажин руу яваасаа гэсэндээ энэ Библийн номыг өгсөн байна. Тийм учраас бүгдээрээ энийг шалгаж үзэхийн тулд үнэхээр энэ тэнгэр газрыг бүтээсэн Бурхан байна уу үгүй юу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. Тэгтэл Бурхан байгаа юу үгүй юу гэдгийг мэдэж болох хоёр арга байна. За тэр хоёр аргыг хэлье. Эхнийх нь юу вэ гэхээр Бурханы бүтээсэн бүтээлүүдээр дамжуулаад мэдэж болно гэсэн. Бурхан энэ сансар өгтрөгөө бүтээсэн учраас энэ бүтээсэн сансар өгтрөгүүд нь Бурхан бүтээсэн гэдэг уул мөр баталгаанууд нь дүүрэн байна гэсэн үг. За хоёрт гарга нь юу вэ гэхээр бидний Бурхан бүр онцгойлон хүндрэлтэнд өгсөн энэхүү Библи гэдэг ном Библиэлд бичигдсэн байгаа зүйлс үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг хараад бид нар жинхэнэ Бурхан байна уу үгүй юу гэдгийг мэдэж болно гэсэн үг. Тэгм учраас өнөөдөр одоо биднэрт нэг 20 минут үлдсэн байна. Үлдсэн цагт нь бүгдээрээ энэний талаар хамтдаа нэг жоохон бодож үзье. Үнэхээр энэ дэлхий Бурхан бүтээсэн гэдэг баталгаа байгаа мó? Тэгээд маргааш бүгдээрээ энэний талаар хамтдаа суръя. Тэгвэл Библиэлд яг юу гэж бичигдсэн болоод Бурхан байгаа үнэн гэж хэлээд байгаа юм бэ гэдэг талаар. За бүгдээрээ хамгийн ихэнд харсан ишлэлээ дахиад нэг бодож үзье. За та бүхэн энийг хараарай. Эхлэл 1:1. За би дахиад нэг уншиж өгье. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэсэн. Бурхан энэ ертөнцийг бүтээсэн гэж хэлсэн. Энэ дэлхийг Бурхан яах гэж бүтээсэн бэ гэхээр тэнгэрсийг бүтээсэн эзэн ингэж айлдаж байна. Тэрээр газрыг бий болгон гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дими хоосноор тогтоож бүтээгээгүй. Харин оршин суугчтай болгохоор үүнийг бий болгов. Би эзэн өөр байхгүй. Бурхан энэ сансар өгдрөгөө энэ дэлхийг яах гэж бүтээсэн бэ гэхээр хүмүүсийг л амьдруулахын төлөө бүтээсэн гэж. Энэ дэлхийг, нарны аймгийг, галактикийг, сансар өгдрөгөөг хүмүүсийг нэгснэ бидрийг амьдруулахын төлөө Бурхан бүтээсэн гэж хэлсэн. Тэгчээд Иремья 10-ын 10-11 дээр маш чухал ишлэлийг хэлсэн байна. За энийг хамтдаа уншийе. Харин эзэн бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн хаан. Уур хилэнд нь дэлхийг хөдөлж үндэснүүд дургуутслыг нь тисэж чаддаггүй. Чи тэдэнд тэнгэрс ба газрыг бүтээгээгүй Бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устгах болно гэж хэл. Бурхан юу хэлээд байна гэхээр үнэхээр л жинхэнэ Бурхан юм бол тэнгэр газрыг бүтээсэн нэгэн байж л жинхэнэ Бурхан байж таарна гэсэн. Хин нэгний бий болгоцсон дэлхий дээр байж байгаа Бурхан гэвэл тэр Бурхан мөн үү? Биш шүү дээ, тийм үү? Бүх зүйлийг бүтээсэн байж л тэрийг Бурхан гэж хэлж болно. Тэгтэл харин энэ дээр харин эзэн бол жинхэнэ Бурхан өөрийгөө хэлж байна. Би бол жинхэнэ Бурхан гэж Бурхан хэлж байна. Тэгвэл бүтээсэн баталгаан ч гэсэн байна гэсэн үг. За бүгдээрээ Библийн Ром номон дээрээс нэг ишлэл харъя. Ром 1:18 дугаар ишлэл. Энэ ишлэлийг анх сонсоод би нэг жоохон онцгүй санагдсан, нэг сонин санагдсан ишлэл бол энэ ишлэл. За энэ ишлэлийг хамтдаа уншийе. Үннийг зөв бусаар нуун дарагч хүмүүсийн альва итгэл сүсэггүй идэл ба зөв бусын эсрэг Бурхны уур хилэн Тэнгэрээс илчлэгддэг. За энэ дээр хэлж байна. За Бурхан Бурхны уур хилэн Тэнгэрээс илчлэгддэг гэдэг чинь юу гэсэн үг? Бурхан шүүнэ гэсэн үг, тийм үү? Бурхан шүүнэ гэсэн. Юуг шүүдэг вэ гэхээр энэ дээр зөв бусын эсрэг гэж хэлсэн. Зөв бус гэдэг чинь хүний хийсэн гим нүглийг шүү. Бурхан бол гим нүглийг шүүхэн зөв буруу юу? Зөв шүү дээ, тийм үү? Тэгтэл энэ дээр бас нэг зүйлийг шүүнэ гэсэн. Итгэл сүсэггүйдлэг. Өөрт нь итгэхгүй байгаа хүнийг хүртэл Бурхан шүүнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр жоохон сонирм байгаад. Анх энэ ишлэг уншаад сонирм да. Өөрт нь итгэхгүй хүнийг яагаад заавал шүүж байгаа юм болов? Энэ арай хитэрж байгаа юм биш үү гэж бодсон. Тэгтэл 19 дугаар ишлэл дээр нь шалтгаан гарч байгаа. За 19 дугаар ишлэл хамтдаа уншийе. Учир нь Бурхны тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм аа. Бурхны тухай мэдэж болох зүйл илэрхий байдгаа гэж хэлсэн байна. Тийм учраас жоохон бодоод үзэх юм бол бид нар Бурхан бүтээсэн юм байна гэдгийг мэдэж болно гэж хэлсэн байна. Тийм учраас Бурхан өөрт нь итгээгүй хүнийг шүүнэ гэж хэлж байна. За тэгвэл юуг харах хэрэгтэй вэ гэхээр 20 дугаар ишлэл хамтдаа уншийе. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөн хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. За энэ дээр бурхан тэдэнд шалтгаан байхгүй гэж хэлсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс бурханы өмнө очингуудаа бурхан танд итгэх арга байсангүй шүү дээ. Тийм бахад яагаад намайг шүүх гээд байгаа юм бэ гэж хэлэх ирэх байхгүй гэсэн. Яагаад тэгэхээр өөрийг нь мэдэж болох зүйл тэдний эргэн тойрон зөндөө олон байна гэж хэлсэн.
Бид нар жоохон бодоод үзэх юм бол бурхан байгааг мэдэж болно гэсэн байгаа. Та бүхэн ямар ч мэдлэг боловсралтай бай, ямар төрлийн ажил эрхэлдэг бай, эсвэл юу хийдэг бай, тэрнийхээ талаар жоохон гүнзгий бодоод үзэх юм бол эцэст нь бурхан байна гэдгийг хүн мэдэж болно гэсэн байна. За, та бүхнээс би нэг зүйл асууя. Энд дээр орвол. За, энэ чулуунуудыг харъя. Энэ Stonehenge гэдэг нэртэй чулуунууд. Энэ чулуунууд байгалийн тогтцоо эсвэл хүмүүсийн хийж тавьсан чулуу болов. Яагаад хүмүүсийн хийсэн гэж бодож байна? Яг үнэ өрцөн байгаа үстэй. Ийм нэг тойрог хийгээд, дахиад нэг тойрог хийгээд, тэгээд нэг том чулуун, хоёр том чулуун дээр нэг хавтгай нэмгэн чулууг давхарлаа тавьсан байгаа. Тэг учраас энэ бол байгалийн тогтцоо биш хүний хийсэн зүйл байна гэдгийг мэдэж болно. Энэ байгалийн тогтцоо эсвэл хүний хийсэн зүйл үү? Хүний хийсэн зүйл. Тийм үү те? За тэгвэл энэ бичиг далайн давлгаагаар бий болсон уу эсвэл хүн бичсэн үү? Хүн бичсэн. Бид нар ийм зүйлийг хараад энэ зүйл аяндаа санамсаргүй бий болчихвоо эсвэл хин нэгэн зориуд энийг хийчихвүү гэдгийг мэдэж чадна. За дээрэс нь та бүхэн энэ фото зураг байна уу, уран зураг байна уу? Бараг фото зураг шиг уран зураг байгаад. Энэ зураач юм бэ гэхээр Мөнхбаатар гэдэг зураач. Тэгтэл Мөнхбаатар гэдэг зураачийг та бүхэн харж ирсэн үү? Харж байгаагүй бах тий. Энэ хүн дэлхийн усан будгийн зургийн одоо зураачдын уралдаанд 1-р байранд орсон, дэлхийд нэгт орсон. Усан мундаг зурж байгаад. Тэгтэл энэ хүний царайг нь бид нар хараагүй ч гэсэн зургийг нь хараад тэр хүн ямар чадвартай зураач вэ гэдгийг мэдэж чадхаар байгаа сте. Тэр шиг энэ дэлхий дээр байгаа зүйлсийг бид нар жоохон бодоод үзэх юм бол үнэхээр бүтээсэн бурхан байна гэдгийг мэдэж болохоор байна. Тийм учраас одоо цаг бага байгаа учраас би та бүхнээс нэг асуулт асууя. Гэтэ энэ асуулт ямар асуулт вэ гэхээр энэ асуултанд би бүдэрснээсээ болоод бурхан байгааг хүлээн зөвшөөрсөн. Энэ асуултанд хариулж чадаагүйгээсээ болоод би бурханд итгэсэн. Харин та бүхэн яаж хариулахыг нэг сонсомоор байна. За, энэ асуулт. За, энэ асуулт, энэ зураг, энэ слайд анх намайг яг үг сонсч байсан тэр үеийн яг хിവэр байгаа. За, асууя. Аль нь илүү нарийн бүтцтэй вэ? Онгоц илүү нарийн бүтцтэй юу? Эсвэл ялаа илүү нарийн бүтцтэй болов? Энэ онгоц бол маш олон хүнийг суулгаад нисээ явж байгаа шүү дээ. Аль нь илүү нарийн бүтцтэй бол? Ялаа байна тий. Тэгтэл одоо анх намайг үг сонсож байгаа 2006 оны үед бол зөвөр заавал хоёр хэсэг хуваагдсан тэр үед хэрэлдэ. Юу гэж дээ онгоц байлгүй яад юм гээл. Зарим нь үгүй ялаа штэ гээл. Тэгтэл одоо бүгдээр бол ялаа гэж тий. Тэгтэл бид жоохон бодоод үзэх юм бол мэдэж болно. Онгоц хэдий одоо том сүртэй ч гэсэн үржиж чадах уу? Онгоц үржиж чадах уу? Ялаа үржих үү? Үрждэг. Бүр ямар мундаг үржих үү гэхлээр ганцхан өдрийн дотор хэдэн зуун болчдөг тийм л дээ. Хэрвээ онгоц үрждэг байсан бол манай улс нэг үрждэг онгоц авчихад яг аймаг өдрөө болгон нислэгтэй байна шүү дээ. За тэгвэл та бүхнээс сая онгоцыг хэн бүтээсэн бэ? Хүн төрлөختөн хэдэн зуун жилийн турш шинжлэх ухааныг хөгжүүлж судалж байгаад ийм онгоцыг зохион бүтээсэн. Тэгвэл энэ онгоцноос илүү нарийн бүтцтэй ялаа яаж гарч ирв? Та бүхэн зүгээр сонсснороо хариулах биш, үнэхээр яг эрүүл ухаанаар хариулаад үзээрэй. Энэ ялаач аяндаа гараад ирсэн шүү дээ. Аяндаа гараад ирсэн гэж би сонсч байсан шүү дээ. Биш. Яг л таны бодлоор яаж гарч ирсэн бол? Аяндаа гарч ирсэн байх боломж байгаа болов уу? Бүр энэ онгоцноос илүү хийхэд амархан энэ шохооны бариул аяндаа би бол гарч ирэх үү? Энэ нэг газар одоо 100 жил шуурсаар байгаад ийм зүйл гараад ирнэ гэж байх уу? Байхгүй шүү дээ. Тэгвэл онгоц бол бүр ч илүү бий болох боломжгүй. Тэгвэл энэ ялаа бий болох нь бүр ч илүү боломжгүй гэсэн үг. Одоо ч гэсэн шинжлэх ухаанчид хүн төрлөختний хийж чадахгүй байгаа зүйл юу вэ гэхээр амьд гэдэг зүйлийг бүтээж чадахгүй байгаа. Амьд гэдэг зүйлийг. Дээрээс нь амьд зүйл яаж бий болсон бэ гэдгийг хүн төрлөختөн одоо ч гэсэн тайлбарлаж чадахгүй байгаа. Би та бүхэн нэг сонирхолтой зүйл харуулъя. Та бүхэн Аристотлыг мэдэх бах тий? Аристотл хамгийн анх амьд бит хаанаас үүссэн бэ гэдгийг Аристотл анх гаргаж ирсэн. Манай эртний өмнөх 400-аад оны үед. Аристотл ч Платоны шавь шүү дээ. Тэгтэл Аристотл маш их бодож байгаад амьд бит хаанаас үүссэн болоо гэж яагаад ингэж хэлсэн. Амьд бит бол өрт бол махнаас үүсдэг. Мэлхий бол нуурын цөөрмийн чулуунаас үүсдэг. Хулган бол улаан будаанаас хулган үүсдэг гэж хэлсэн.
Зөв байна уу, буруу байна уу? Улаанбуудааг 1000 жил байлгалаа гэдээ дотроос нь хулгана гарч ирэх үү? Гарч ирэхгүй шүү дээ. Тэгтэл манай эртний 400-аад оны үед бидний хүн төрөлхтний мэдлэг ийм л байсан. Ягаад тэгэхээр Аристотелийг хараад байхад мах ингээл тавьчихгоо жоохон байж байгаа дотор нь ялаа одоо тэр чинь бах өвт гараад ирчихэж байна. Тэнгүүд юу гэж бодсон гэхээр энэ махнаас өвт төрдөм байх гэж бодсон байгаа тэр үед. Одоогоос 2400 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэнгүүд будааны агуулгын шуудаан дотор ингээд хулган мирээл хулган гүйлдэд байна. Тэнгүүд энэ улаан будаанаас хулган гараад ирсэн байна гэж бодсон. Тийм учраас юу гэж хэлсэн гэхээр амьд биет зундаа амьгүй зүйлээс үүстгэл гэж тэр үед хэлж байсан. Одоо бүр гайхаад байгаа шиг байна л да. Юу гэж арайш тийм солиорцсон юм бодож исэн хүн байсан гэж юу гэж бодож иж магадгүй. Тэгээ дээр шинжлэх ухаан ийм л байсан. Бүр гайхалтай сонин зүйлүүд байгаа. Энэ хүн Жан Баптист Хелмент гэдэг энэ хүн яасан гэхээр бүр энийг үнэн болгож нотлох гээд туршилт хийсэн. Ямар туршилт хийсэн гэхээр өөрийнхөө гүүж гүүгээд бүр хөлстэй болцсон байгаа цамцаа сүүд усаагаад улаан будаа хийгээд хайрцагт ийгээд 21 хонуулах юм бол дотроос нь амьд хулганууд гарч ирнэ гэж бүр итгэцэн. Тэрийг үнэн гэдгийг нотлох гэж шинжлэх ухааны туршилт хийж байсан. Гарч ирэхгүй юу? Гарч ирэхгүй. Тийм учраас хүн төрлөختөн энэ амьд биетийг хаанаас гадаад ирвэ гэдгийг л байнга судалж, байнга хайж зөндөө явсан. Тэрийг ницаасан зүйлүүд ч гарч ирсэн, амьгүй хоосон зүйлээс үүссэн гэсэн, хувьсны онолчиж гисэн амьгүй хоосон зүйлээс л амьд биет үүссэн гэж бодож ирсэн. Тийм үстэй. Та бүхэн тэгж сурсан биз дээ. Тэгтэл энэ бүрэн боломжгүй маа гэдгийг нотолсон байна. Хин бэ гэхээр энэ Францын микробиологч Луи Пастер гэдэг хүн 1890-ад оны үед энэ нэг туршилтыг хийсэн. За та бүхэнд энэ туршилтыг танилцуулъя. Энэ яасан гэхээр энэ хүн махны шөл буцалгаад махны шөлийн ингээд харангуй дотор нь нэм бактериуд байх уу байхгүй юу? Бичил биетүүд байгаа. Зөндөө олон байна. Тэнгүүт энэ хүн шилнийхаа үзүүрийг хайлуулж агаад ийм хунгийн хүзүү шиг ийм матхар болгож хийсэн. Тэгчингүүтээ энэ шөлөө буцалгасан байгаа. Тэгчээд гарсан галын унтраангууд дотор нь байгаа бичил биетнүүд нь бүгдээрээ үхээд гарсан уур нь энэнгээр явж агаад хөрөнгүүтээ конденсаслагдаад энд ус болоо тогтчихжээ. Тэгээд энэ шил нэгэсэндээ вакуум болчлоо. Гаднаас нь юу ч орох боломжгүй, дотроос нь юу ч гарах боломжгүй юм шилээсээ боллоо. Тэгчингүүтээ Луи Пастер энийг нартай газар тавьж үзээд, харанхуй газар тавьж үзээд, халуун газар тавьж үзээд, хүүтэн газар тавьж үзээд маш их удаан хүлээсэн. Амьд бит үүссэн болов үүсээг болов? Тийм биз дээ? Юу олон эст амьтан байтугай нэг эсч дотор нь үүсээг. Тэгчээд шилнийхаа хүзүүг нь хугалсан чинь, хагалсан чинь дорхно амьд бит үржиж байгаа. Тэгчээд энэ хүн юу гэсэн бэ гэхээр амьд бит зөвхөн амьд биеэс л үүссэн. Харин хамгийн анхны амьд биесийг хэн бүтээсэн юм бэ? Бурхан бүтээсэн байхаас өөр арга алгаа. Тийм үү? Шинжлэх ухаанч бүтээж чадахгүй байна. Оргүй хоосон зүйлээс ч амьд бит гарч ирэхгүй байна. Бүр итгэхгүй бол одоо Парист энэ Луи Пастерийн музей байгаа. Энэ музей дотор тэр үед туршилтаараа хийжсэн шүлнүүд нь одоо ч гэсэн байгаа. Одоо ч гэсэн энийг микроскопоор харангуут дотор нь амьд бит үүссэн байгаа юу, үүсээг байгаа юу? Үүсээгүй. Тийм учраас амьд бит зөвхөн амьд биеэс л үүсдэг. Тэрийг бурхан анх бүтээж өгсөн. Түүгээр зогсохгүй бид нар жоохон бодоод үзэх юм бол бурхан байгааг мэдэж болох хангалттай болон баримт байна. Еврей 3-ын 4-р ишлэл хамтдаа уншийе. Учир нь альва барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь бурхан мөн. Библиэр ингэж хэлсэн. Бүх байшин хэн нэгэн барьсан байдаг. Харин бүх юмсын буюу энэ сансар огтгойг барьсан нэгэн бол бурхан гэж хэлсэн байна. За би та бүхэнд нэг нууцаа хэлье да. За энэ байшин би барьсан шүү дээ. Та бүхэн итгэх үү? Итгэхгүй байх. Энэ байшин барьсан хүмүүс нь бол итгэхгүй байх угаасаа. Байгаагүй шүү дээ та гэж тэгж бодож байгаа гэдэг. Хэрвээ инглээ гэж бодъё. Энэ байшин барьсан би үнэн гэж. Тэмүүтээ яг энэ ханны арталд блокныхаа 3 дахь үеийн 3 дахь блокийг нь авангууд арталт нь би нэрээ бичээд хийцэн байгаа гэлээ. Тэгээ нэрээ ухаад үзсэн чи дотроос нь миний нэр гараад ивэл та бүхэн итгэх үү? Итгэнэ. Энэ блокийг энэ бэлгэн өрсөн юм байна гэж итгэнэ. Тийм үү? Тэр шиг хэрвээ бурхан үнэхээр энэ дэлхийг бүтээсэн юм бол яг хэвээр бурхан бүтээсэн гэдэг нотлохоо байж явах хэвээр. Тэгтэл Библиэлд тэр нотлохоо байна. За бүгдээрээ Библиэрээс одоо нэг хид хидийн ишлэл харна. Та бүхэн бити гайхаарай. Энэ Библийн Йов ном хизээ бичигдсэн байх гэхээр одоогоос 3500 жилийн өмнө бичигдсэн. Манай ирэх 1500 оны үед гэсэн үг. Тэгтэл Йов номон дээр бурхан ингэж хэлсэн байгаа. Хамт уншийе. Илчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг өлөгдөг. Бурхан энэ газар дэлхийг эзгүй хоосон дээр өлөгцсөн байгаа гэсэн байна.
Одоос 3500 жилийн өмнө. Тэгтэл 3500 жилийн өмнө хүмүүс юу гэж боддог байсан бэ? Дэлхийн ертөнц үлгэр домгийн шинжтэй те ийм амьтад байдаг. Дэлхий бөмбөрцөг гэдгийг ч мэдэхгүй, дэлхий зүгээр нэг газар л байдаг л гэсэн төсөөлөлтэй байсан. Тэгтэл 3500 жилийн өмнөх Библиэлд Бурхан дэлхийг хоосон газар өлгөсөн гэж хэлсэн байна. Хүн төрлөختөө энийг хизээ мэдсэн бэ? 1900 нүдэрээ харсан нь бол 1961 онд Юрий Гагарин анх сансарт нисэл дэлхий яг хоосон газар байгааг харсан. Сансар өгтргөө харанхуй юм байна. Дэлхий цэнхэр өнгөтэй байна. Дэлхий бөмбөрцөг юм байна. Тэр Юрий Гагарин хэлсэн. Тэгтэл хүн төрлөختөн нүдэрээ хараад 100 жилч болоогүй байгаа энэ дэлхий хоосон газар тогтдог гэдгийг бүр манай эртний өмнөх 3500 жилийн өмнө бичигдсэн Библиэлд яаж Бурхан бичиж үлдээсэн юм бол. Тэгэхээр энэ Йов ном яг 3500 жилийн өмнөх ном мөн үү гэж гайхчихж магадгүй. Та бүхэн одоо бол 21-р зуун шүү дээ. Одоо ийм хүнд худлаа ярих боломжгүй болсон. Одоо жишээ нь Улаанбаатарт бол ингээ оюутнуудад семинар хийхэд яадаг вэ гэхээр оюутнууд бичиж авчаад зарим нь бүр доороо утсаараа интернетээр шалгаа байж яадаг. Энэ хүний ярьж байгаа үнэн үү? Яг энэ нь үнэн юм уу гэх. Та бүхэн заавал шалгаад үзээрэй. Библийн Йов номыг англиар JOB гэж бичдэг. Тэгэхээр энэ ном Библиэр гарч байгаа энэ ном үнэхээр 3500 жилийн өмнө бичигдсэн ном уу үгүй юу гэдгийг та бүхэн интернетээр шалгаад үзээрэй. Одоо бид нар цаг байхгүй учраас энийг ярихгүй. Тэгвэл 3500 жилийн өмнө бичигдсэн Библиэлд дэлхий хоосон газар өлгөөстэй байна гэдгийг бичсэн ба шүү дээ. Хүн ингэж бичиж чадах уу? Энэ Йов гэдэг хүн сансарлаг үсэрж гарангуудаа дэлхийг харчаад бичсэн байх боломж байгаа юу? Байхгүй. Хоёр л боломж байна. Эхнийх нь нэг бол Бурхан хэлж өгсөн, нэг бол Йов зүгээр буудсан баг. Таацсан баг тий. Тэгтэл ийм ишлэл Библиэлд маш их олон гарч байна. Исая 40:22 дугаар ишлэл одоогоос 2700 жилийн өмнө бичигдсэн үг. Энэ дээр юу гэж нэглэхээр хамтдаа уншийе. Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг Тэнгэрийг хөшиг мэт татаж майхан мэт дэлгэн оршдог нь тэр билээ. За юу гэж юм? Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг гэж хэлсэн байгаа. Дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй гэж хэлсэн байна. Тэгтэл дэлхий бөмбөрцөг хэлбэртэй хүндрэлтийн хизээ мэдсэн. Маглен усан онгоцоор явж байгаад мэдсэн. Түүний дараа бүр нүдэрээ харсан нь бол бас л Юрий Гагарин сансарт нисчээж л хүндрэлт анх мэдсэн. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэдэг. Йов 38:5 дугаар ишлэл. За энийг бүгдээрээ цаг байхгүй учраас алгасчи. Өшөө илүү харъя. Йов 28:5 дугаар ишлэл. За хамтдаа уншийе. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд галаар мэт дор доторх нь хуйлралдана. За 3500 жилийн өмнө амьдарч байсан Йов ингэж бичсэн байна. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд галаар мэт дор доторх нь хуйлралдана. Газраас хоол хүнс гарч ирдэг. Үнэн шүү дээ тий. Бид нар чинь 3500 жилийн өмнө амьдарч байгаа хүн бол ийм л байгалыг харж байгаа шүү дээ. Тэгвэл энэний доор гал мэт зүйл хуйлралдаад эргэлдэж байна гэж Йов хэлж байна. Та хүн бодоод ирээ. Шинжлэх ухаан хөгжөөгөө байх үед газрын бүтцийг хүмүүс олж нээгээгүй байх үед Йов ганцаархнаа энийг мэдчих боломж байгаа юу? Байхгүй шүү дээ, тийм үү? Бас л хоёр арга байна. Нэг бол Бурхан хэлж өгсөн, нэг бол буудсан. Тийм үү? Тэгвэл хүндрэлтэн дэлхийн дотоод бүтцийг хизээ олж нээсэн бэ гэхээр 1905-аас 1935 оны хооронд энэ хугацаанд дэлхийн дотоод бүтцүүдийг үе шаттайгаар олж нээсэн. Тэгтэл энэ хүндрэлтэн энийг олж нээхээс бараг 3400 гаруй жилийн өмнө 3400 гаруй жилийн өмнө Библиэлд Бурхан Йовд хэлээд бичүүлээд өгсөн байна. Гайхалтай биш үү? Яаж Йов энийг мэдсэн юм бол? Дээрээс нь бүр гайхалтай олон ишлүүд байгаа. Ханыг харъя. Номлогчийн үгс 1-ийн 7 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Далайд бүх гол цутгавч далай эс дүүрнэ. Дахин урсахын тулд ихэлсэн тэр газар руугаа гол ус урссаар. Далай руу бүх гол цутгаж байгаа. Одоо энд урсж байгаа буянт гол, ховд гол бүгдээрээ л явсаар байгаа таашаа цутгаж байгаа. Далай руу цутгаж байгаа. Маш их хэмжээний ус л далай руу цутгаал байна. Тэгсэн мөртлөө далай яагаад дүүрэхгүй байгаа юм бол? Дээрээс нь энэ уснууд хаанаас гарч ирээд байгаа юм бол? Уулын доороос тийм их мөнх цас нь хайлж дуусахгүй ус гарч ирээд байна гэж байхгүй. Доороос нь ориглоод байна гэж байхгүй. Яагаад энэ голын ус тасрахгүй байгаа юм бол? Энийг хүмүүс маш их гайхажсэн. Библиэлд ингэж хэлсэн. Дахин урсахын тулд ихэлсэн тэр газар руугаа гол ус урссаар. Уснууд буцаад ихэлсэн газараа очдог гэж хэлсэн байна. Бүр Йов 36 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн. Хамт уншийе. Учир нь тэрээр усны дуслуудыг дээш дэгдээдэг бөгөөд манан будангаас бороог бий болгодог. Үүнийг үйлс доош асхан үлэм жаримнаар хүмүүн дээр цавддаг. Бурхан усны дуслуудыг дээшээ дэгдээдэг гэж хэлсэн байгаа.
Одоо тэгэхээр бид нар бол мэднэ шүү дээ. Бид нар бол мэднэ. Ягаад тэгэхээр далай тэнгисийн ус өдөрт нарны элчинд хэдэн мянган тонн ус яаж байгаа вэ? Ууршаал дээшээ явж байгаа. Тэр ууршсан ус нь үүл болоод нүүсээр байгаад их газар дээр очиод өндөрлөг хэсгүүдээр очиод хурд унтс болж орж байгаа. Бороо цэс болоод. Тэр хурд унтс нь гол мөрөн болж урсаж явсаар байгаад буцаад хайж байгаа. Далайд ирж байгаа. Дахиад ус нь ууршаад хуурай газар дээр буугаад хуурай газрын хамаг хэр буртаг хог хаягдлыг бүгдийг нь хамж яваад далай руу аваач чинь. Далай чинь давстай учраас яг уу байнга цэвэршүүлэх үүргийг үүсгэж байна. Сарны ачаар далай байнга татаж түлхэж хөдөлж байна. Тэгээд ууршихдаа зөвхөн цэвэр усан л ууршина. Ийм эргэлтийн хуулийг Бурхан анх бүтээсэн байна. Дэлхийг өмхийрүүлэхгүй тулд. Дэлхийг муутгахгүй тулд. Тэгтэл хүн төрлөختөн энэ нээлтийг нээгээд удаагүй байгаа шүү дээ. Тэгтэл яав Библиэлд усны туслуудыг дээш дэгдээдгээ гэж хэлсэн байна. Усны тусал ууршаад тэнгэр рүү явж байгааг бид нар нүдэрээ харж чадахгүй юу? Тэр зөвхөн багжаар л харж болно шүү дээ. Тэгтэл 3500 жилийн өмнөх яг багжаар харсан юм шиг Бурхан усны туслыг дээшээ дэгдээдэг гэж бичсэн байна. Энэ тэгвэл бас юу? Яа буудсан байх уу? Үгүй. Бурхан энэ дэлхийг бүтээсэн учраас энэ дэлхийг яаж бүтээсэн гэдгээ Библийн Иов номон дээр бүгдийг бичээд үлдээсэн байна. Өшөө бас харъя. Энэ дээр энэ Матthew Maury гэдэг хүн байна. Энэ хүн яасан бэ гэхээр энэ хүний ач тусыг бол бид нар бол сайн мэдгүй. Яг л далаагаас их ас хол амьдэрдэг учраас. Тэгтэл энэ хүн яасан гэхээр далайн замыг олж нээсэн хүн. Далайн зам. Одоо геофизикч мэрэгжилтэй. Нэг удаа хөлөө бэртээчээд имлэг твтчихсэн байна л да. Тэгтээ энэ хүн яадаг гэхээр Бурханд итгэдэг хүн. Библи байнга уншдаг, Библид итгэдэг хүн байсан. Тэгчээд нэг өдөр хүүхэд нь өөр дээр нь эргэлтээр ирсэн. Тэгээд хүүдээ ингэж хэлсэн. Аавда Библиэс уншаад өгөөч ээ гэд. Тэгтэл хүн Библийн дуул намыг уншиж хагаад энэ дуулал 8-ын 8 дугаар ишлэлийг уншсан. Тэнгэрийн шувууд болон далайн загас усан замаар сэлгэж бүхий юм аа гэж уншсан чинь гівгэд Матthew Maury гайхсан байна. Би чинь геофизикч мэрэгчлээ хүн. Тэгсэн мөртлөө усан зам гэдэг үгийг анх удаа сонслоо. Усан дотор зам байна гэж үү? Далай дотор зам байгаа гэж үү? Гэж бодсон байна. Тэгчээ энэ хүн имлэгээс гарсныхаа дараа энийг судалсаар байгаад далай дотор халуун хүтэн хурдтай урсгалууд байгааг олж нээсэн. Яг тэр Библиэлд Бурхан тийм усан замыг бүтээцэн гэж бичсэн байгаа учраас хайгаад үзсэн чинь бод тэр усан зам байж. Одоо өмнө нь бол энэ далайн зургийг зураад олж нээхээс өмнө яадаг вэ гэхээр усан онгоц маш их одоо сүрдэг байсан. Гэвгүнд явж яснаа учир нь мэдэгдэхгүй усан онгоц нь хөмөрчдөг ч юм уу. Учир нь олдохгүй чиглэлээсээ өөр тийшээ яваад өгдөг ч юм уу. Тийм асуудал их гардаг байсан. Тэгтэл далай дотор ийм ширүүн хурдтай урсгал байгааг олж нээсний дараа энэ замыг ашиглаад хүмүүс яах вэ гэхээр харин ч бүр үр бүтээмжтэй явдаг болсон. Одоо дэлхийд дээр хамгийн хямдхан тээвэр чинь усан тээвэр шүү дээ. Далай усан онгоцоор хамгийн их юмыг хямдхан тээвэрлж байгаа. Яагаад вэ гэхээр баг түлс зарцуулаад энэ урсгал дээр аваачаа тавьчихгуутал ийшээ хурдаа очиж. Энийг олж нээсэн хүн учраас маш их гавьяа байгуулсан хүн. Тэгтэл энийг хаанаас олж нээсэн бэ гэхээр Библи дээрээс олж нээсэн. За энэ хүн Виржиниа мужид энэ хүний одоо гавьяаг үнэлээд ийм хөшөө босгож өгсөн байгаа. Тэгтэл энэ хөшөөнийх нь хажуунаас харах юм бол гарт нь өөрийнх нь зурсан зураг байж. Газрын зураг нь. Харин доор нь юу вэ та бүхэн хартаа? Юу вэ? Библи байгаа. Holy Bible. Тэгтэл энэ хүний хөшөөнийхэн тайлбар дээр юу гэсэн гэхээр тэр ариун бичээсээс энэ санааг олсон гэж хэлсэн байна. His inspiration holy writing. Дуулал 8, 107 дугаар бүлгийн 8, 23, 24 дугаар ишлэл. Номлогчийн үгс 1-ийн 8 дугаар ишлэл. Тийм үү? Дуулал 8-ийн 8 дугаар ишлэл гэж харж яваад бидний саяны уншсан ишлээс энэ хөө олж мэдсэн байна. Яаж энэ хөө олж мэдэв? Бурхан угаасаа бүтээс учраас Библиэлд бичсэн байж байна. Өшөө бас энэ хүнийг бас нэг харъя. Джеймс Симпсон гэдэг энэ нэмч яасан гэхээр мэдээ алдуулагч наркотикийг анх олж нээсэн хүн байна. Дээр үед хүмүүс одоо мэдээ алдуулагч байхгүй байх үед яг хүнд хагалгаа ихэд зүгээр тав хүн бодож үзтээ өвчин намдаагчгүйгээр шүдний имлэгт шүдээ ухуулна гэж бодоод үзтээ. Амар хэвчтэй тий. Тэгтэл хүмүүс тийм л байсан. Гар хөлөө тайрах хэрэгтэй болох юм бол зүгээр шүдэндээ юм зууж агаад хөрөөд иж тасдаж тайрдаг. Үнэхээр аимшигтэй ийм багжаар тайрдаг байсан. Тэгээ энэ нэмж Библиэд итгэдэг хүн Библи уншиж хагаад нэг зүйлийг олж харсан. Юу вэ гэхээр хамгийн анхны хагалгаа хийсэн нэг нь чинь Бурхан юм биш үү гэдгийг олж мэдсэн. Яг тэгэхээр Библийн Эхлэл номон дээр Бурхан хамгийн анх Адамыг бүтээчээд Адамын хавирганаас нь эмэгтэй хүнийг бүтээсэн гэж гарч байгаа. Тэгвэл энэ дээр ингэж гарч байгаа. Иймд эзэн Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулад хавирганаас нь нэгийг суглан авч
ормыг нь махаар бүгэлжээ. Тийм үү? Адамыг хавиргын суулж авч байгааг Адам мэдэрсэн болов? Бурхан минь өвдөд байж штэ гэж орилсон болов? Үгүй. Яасан гэхээр гүн ойронд автуулсан байна. Тийм учраас энэ ишлэгийг уншиж хагаад тэр Симпсон юмч мэдэж авсан байна. Хүний гүн ойронд автуулчих юм бол өвчнийг мэдрүүлэхгүйгээр хагалгаа хийж болох юм байна гэд. Тэгээд 1847 онд энэ хлороформ гэдэг шингэнийг мэдээ алдуулагчаар ашиглаж болох юм байна гэдгийг олж нээгээд одоо бид нар ямар ч зовлонгүйгээр хагалгаа хийлгдэг болсон. Одоо хагалгаанд орж байгаа юм яг уу? За 10-аас уруулаад тоолоорой гэж нүдэн анаас ирэнгүүтэл яатсан мэдгөө. Аль хэдийн хагалгаанд дууссан байж байгаа шүү дээ. Тэгтэл ийм болох боломжтой болсон байна. Тийм учраас энэ дэлхий дээр Бурхан амьд оршин байна гэдгийг бид нар хангалттай мэдэж болохоор байгаа. Библиэлд Бурхан тэгж хэлсэн. Та нар хэрвээ идэхгүй бол араатан амьтдаас асуу. Газар дэлхийтэй ярилцаад асуу. Тэд чамд сурганаа. Тэнгэрийн шуудаас хүртэл асуу гэж хэлсэн. Тийм учраас өнөөдөр хэрвээ цаг байгаад хэрвээ та бүхэн зөвшөөрөө дахиад 2 цаг сунгая гэх юм бол би өшөө илүү олон баримт харуулсан чадна. Гэхдээ тэгэх шаардлага байхгүй бах тий. Бид нэр хангалттай олон баримтуудыг харсан. Жохон бодоод үзэх юм бол бид нэр жинхэнэ Бурхан байна гэдгийг мэдэж болно. Одоо дүгнээд хамтдаа өндөрлцгөөе. Ром 1-ийн 22-23 дугаар ишлэл хамтдаа уншийе. Өөрсдийгөө мэрэгэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн шувууд дөрвөн хөлд амьтад хийгээд мөлхөгчтэй адил дүрээр сольжээ. За та бүхэн бодоод үзээрэй. Тэнгэр газрыг огторгоо бүтээсэн жинхэнэ Бурхан байгаад байна. Тэгвэл тэр Бурханы нүдэнд өөрөө нэг мод сийлж тавьчаал өмнө нь шүтээд явж байгаа хүн ямар харагдах вэ? Тэр мунхаг гэж хэлэхээс өөр арга. Тийм үстэй. Дуулал 14 дугаар бүлэг дээр нэг ишлэл гарч байгаа. Энэ ишлэлийг бас би уншичаад дуулал 14. За дуулал 14-ийн 1-р ишлэл хамтдаа уншийе. Мунхаг нэгэн зүрхэндээ Бурхан байдаггүй гэдэг. Тэд завхарцгаа жигшүүр зүйлс хийдэг агаад сайныг үлддэг хүн алга. Эхэндээ энэ ишлэлийг уншаад надад бас жоохон онцгүй санагдсан. Өөрт нь итгэхгүй байгаа хүнийг шууд мунхаг гэж хэлээд тахтай яах вэ гэж бодсон. Гэхдээ саяны Йов ном дээр гарч байгаа ишлэлүүд Бурхан бүтээсэн гэдэг баталгаануудыг харсны дараагаар үнэхээр инхэн зөв юм байна гэж бодсон. Тийм үү? Бурхан байдаггүй гэж хэлж байгаа хүн чинь яадаг хүн гэсэн үг үү? Юмыг ерөөсө бодож үздэг хүн гэсэн үг. Бүхэл бүтэн 3500 жилийн өмнөх Библиэлд дэлхийн дотоод бүтцийг, дэлхий ямар байдалтай байгааг бичээ тавьсан байх чинь энийг бодож үзэхгүй байх гэдэг чинь юу вэ? Энийг жоохон бодоод үзэх юм бол үнэхээр Бурхан байна гэдгийг хүлээмжшөөрч чадхаар байна. Тэгвэл энийг бодож үзэхгүй байх гэдэг бол юу вэ гэхээр мунхаг гэж хэлэхээс өөр арга л. Одоо ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ энэ ишлэлдээ би санал нэгдсэн. Нэр хүн жоохон бодоод үзэх юм бол Бурхан байгааг мэдэж болно. Бид нар жоохон бодоод үзэх юм бол Бурхан байгааг мэдэж болно. Нэг юм үг гэдэг. Энэ дэлхийд байгаа бүх физикч эрдэмтдийн 90% нь ямар нэгэн бүтээгч Бурхан байгаа гэдэгт итгэдэг гэсэн байна. Ямар нэгэн бүтээгч байгаа гэдэгт. Бид нар жоохон бодоод үзэх юм бол мэдэж болно. Одоо миний өөрийн маань мэрэгжил юу вэ гэхээр би болохоор мэдээллийн системийн инженер, программист мэрэгжилтэй. Тийм учраас өөрийнхөө мэрэгжлийг би жоохон бодоод үзэнгүүтэл хүний энэ бие бол үнэхээр гайхалтай байна. Одоо жишээл ингэж өнгөдөө. Одоо хүмүүс маш их робот зохион бүтээж байгаа шүү дээ, тий? Хиймэл аюухантай робот. Тэгтэл одоо робот зөвхөн гараа хөдөлгөөд ширээн дээр гараа тавьдаг энэ командыг бичихийн тулд за гараа хөдөлгөөд ширээн дээр тавь гэж бичиж болохгүй. Тэгэх юм бол баларна. За гараа хөдөлгөөд 50 гэдэг команд өгсөн чинь нөгөөд чинь аваашаа халуун зуухан дээр гараа тавьчихвал юу болох вэ? Шатчих шүү дээ, тийм үстэй. Тийм учраас байнга хийх ёстой зүйл юу гэхээр нөхцөл шалгах ёстой. Тэгээд бүх вариантыг зааж өгөх хэрэгтэй. Хэрвээ чиний тавьсан газар чинь халуун байх юм бол бушуухан татаарай. Хэрвээ хадаастай байх юм бол бушуухан гараа аваарай ч гэдэг юм. Тэр нөхцөл болгоныг зааж өгөх ёстой байдаг. Тийм учраас маш их код бичээд бүхий л нөхцөлийн тооцоолох ёстой. Тэгтэл та бүхэн хүнийг бодоод үзээрэй. Бид нар санаандгүй гарааныг халуун юм дээр тавьчихгуутал за халуун байвал гараа татаарай гэж толгой дотор гэж бодож байна уу? Бид ч бүр автоматар ингээл хийдэг штеп. Тог зогсох юм бол яг уу шууд автоматар ингээл татдаг. Энэ үйлдэлүүд тэгвэл яаж хийгдээд байгаа юм бол? Хүний тархин дотор маш хурдтай энэ мэдээлэл команд очоод тэрийг нь булчингууд маш хурдан биелүүлээд байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүнээс илүү мундаг зохион бүтээгч программист энэ болгоныг биччихье гэсэн үг. Тийм учраас одоо чинь би өөрийнхөө мэрэгжлийг жоохон бодоод үзэх юм бол Бурхан байгаад итгэхээс өөр аргагүй. Та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө мэрэгжлэр, өөрсдийнхөө мэддэг зүйлээр та бүхэн жоохон бодоод үзээрэй. Одоо чинь бидний хувьд бол
мал аж ахуй газар тариалан манай монголчуудтай их ойрхон шүү дээ. Та бүхэн үр тарингууд тэр үр яаж ингэж ургаад байгааг та бүхнийг жоохон бодоод үзээрэй. Зүгээр л тарингууд ургачд юм а биш. Яг яаж ургаад байна? Яаж энэ нэг хатсан өрн дотроос дахиж амь гарч ирээд байна? Бид нар жоохон бодоод үзэх юм бол бурхан байгааг мэдэж болно. Тийм учраас энэ удаагийн семинараар бүгдээрээ тэр жинхэнэ бүтээгч бурхан байна гэдгийг хамтдаа нэг жоохон бодож үзээд тэгэхээр судлаад үзцгээе. Өнөөдөр бол бид нар зөвхөн оршил сурлаа шүү дээ. Бараг л Библийн эхлэл 1-р ишлэлийг л өнөөдөр ярилцлаа. Маргааш бүгдээрээ энийг харцгаая. Библиэлд өнгөрсөн үеийн түүх бичигдсэн байгаа гэсэн. Тэр түүх нь үнэхээр болж исэн юм уу? Яг л Библиэлд бичигдсэний дагуу хүндрэлтний түүх явагдаж ирсэн юм. Бас Библиэлд бичигдсэн байгаа ирээдүйн талаар зөвгөнлүүд нь яг үнэхээр биелэгдээд явж байгаа юм уу? Тэрийг бүгдээрээ шалгаж үзье. Тийм учраас маргааш одоо жинхнээсээ Библийг нээгээд өшөө илүү сонирхолтой олон баримтуудыг хамтдаа харцгаая. Тэгээд өнөөдөр анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээ хамтдаа залбирч дуусгаад семинараа өндөрлцгөөё. Биднийг хайрладаг бурхан минь ээ. Өнөөдөр бид нар Библиэр дамжуулж бурхан таны байгаа гэдэг талаар хамтдаа сурсан билээ. Түүгээр зогсохгүй эзэн та амьд оршин байж энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн төгсөжд нэгэн билээ. Бас энэ дэлхий дээр хүмүүсийг та зүгээр зовж амьдруулахын тулд биш. Харин мөнхийн жаргалтай амьдрах диважинг бий болгоод тийшээ яваасаа гэж хүсдэг гэсэн билээ. Бид бүхэн үргэлжлүүлэн Библийг суралцаад бурхан таныг үнэхээр амьд оршин байгааг баттай мэдээж бас бурхан таны өгөхийг хүсдэг мөнхийн аз жаргал, мөнхийн өрөөлийг олж явахад та туслаарай. Одоо энэ оройн цагт ирсэн хүмүүс маань буцах замыг та хамгаалж өгөөд бас маргааш ажил үйлсийг нь өрөөж бас семинартаа ирж чадхад та туслаарай. Үлдсэн бүх зэгийг танд даатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За баярлалаа. За